За байна. Би эхнээсээ бэлд хэлсэн юм байна. Сарыг яваг үлдээ. Яваг үлднэ гэж байгаа. За баазын хэлс дугаар таарсан хүсэж байгаа. Манай өнөөдрийн хамт бид мэдээллийн дугаараа арлын Японоос тийш хотоос хүргэж байгаа. Тэгээд модохгүй бас мэрэгжлийн сумаа бүхэн 11-р сарын башаа болох гэж байгаа. Тэгээд түүний өмнө Монголынхаа сор ус сүмбгчүүдтэй уулзч ярилцж байгаа. Тэгээд манай өнөөдрийн дугаарт зүүн жигүүрийн Секиваки Кришима лавгсүр маань хүрэлцэн ирж урилгыг хүлээ авч битэрийн голд ингээд суудсан. Тэгээд битэр ямар байна гинэ? Бодсоос дурах юм байна. Дурах юм. Том шоустай. Монголд бол бас нэлээд том доор нэжтэй. Агүй. Тэгээ Монголд бол жоохон том долоор явчихна. Харин тийм. Тэгэхээр Монголд бол том доор орохгүй мэн үү? Жижигтэй байх юм. Жижиг гайгүй том шоустай. Сайхан дургах залуучууд байгаа. Яг таныг бол харж ирсэн л да зөндөө. Тэгээ ер нь Яалтахыг чинь одоо ингээд анх удаа ингэ харж ирсэн. Би үгтэй таа чинь тэгэл ер нь нэг таяр чинь нэг тэгэл том болгоцсон юм шиг. Наадах чинь л тийм нөгөө өөрийгөө тодруулахын тулд бусдыг дарддаг тийм балер зан намайг доош нээж авахгүй. би ч ихтэй ерөөсөө нэг тийм юм биш шүү дээ. Тийм бай. Тийм. Том тарган марган бүр сайн биш шүү дээ. Ярьж үзсэн чи бас тийм юм. Тийм. За, үнэхээр сайхан. за бэлтгэл сургалт дэжгүй. Өө дайжгүй 11 сарын тэмцээх эхлэх гээд. Аа. Кишүүд сая 2 хоног юм 3 хоног юм. Орж ирээд бэлтгэл сургалт хийгээл. Тэр нэвтрүүлэг маань ер нь яг башаач нь явж авах хугацаанд гарах байх. Хоо тийм үү. Тийм. Тэгэхээр нөгөө мэдээж башаад нь амжилт төсөй. Тэгээд юу яаж байгаа юм бэ шүү дээ. Нөгөө болзолтойгоор Тий. болзлоо сонсцсон. Цолоо эргүүлж авах болзлоо сонсцсон. Тэгээд Яг сонсох гэхээс илүү яг нөгөө ерөнхийдөө гэж юу? ерөнхий одоо сонгохын өмнө юм уу? Өнгөрсөн сарын башууд 12 давцсан. Тэгээ тэрний өмнөх нь 7 сард 8 давцсан. Ингээд нийт давгаар 20 байгаа. За. Энэ сар яг 13 3-аар мураа гэдэг тиймэрхүү үр дүнтэй байх юм бол яг буцааж авах боломж нь бол ер нь байгаа. 30 даваа гэдэг үстэй. Тий, 3 башаа нийлээд 33 даваа. Одоо 20 даваатай яваад байгаа юм байна. Одоо 20 даваатай. Аах тий. Болон доо. Зөндөө. Тий. Нэг авч улсын цолыг дахиад ягаад авчлахгүй гэж. Ер нь тэгж унаад ингээд авсан хүмүүсээс цөөхөн бидэг. Тийм ба. Сүүлд баг одоо энэ Монгол аврах ганах юм уу? Ганах ч юм болохоор ингээд Жоны Гүчи, Жоны Дан бүртэл унаад ингээд аврах байсан. Тэр чинь нэгс нь бас түүхэн байхгүй л. Тэгэд юу яасан? Ягаад одоо Озгийн цол чинь тийм амархан шууд нэг сар ингээд 50% үзүүлж чадахгүй болонгууд алддаг цол биш байх тийм. Нэг сар муу хөөрлөө дараа сар нэг л хамгаална гэж байсан. Хоёр нь 2 баш болтой. Аха. Тэгээ 3 сард 20 жилийн 3 сард жоохон уулын бэлтгэл хавал янз л байсан. Ер нь бол бас айтаахан өөрөө мэдэрсэн байгаа. Тэгээд бас нэлээд үзчих байх гэсэн бодолтой байсан. Тэгээд эхний нэг өдөр нэг гачин унаал юм. Тэгэл ер нь баг болсон. Тэгэл хэмэрсүүлт. Эхний өдөр тэгэл нэг ингээд ингэтэнсэнд ерөөсөө шууд гэл газаргаар хүрсэн. Тэгэл тэрээс очтой цаа. ер нь тэгээд баш тэмцээн эхлэхэд эхний өдөр чухал юм да. Тийм. Хамгийн их өдөр. Яаж тэр өдөр эхний өдөр давсан ч явсан ч ерөөсөө урагшаа явж барилдаг гэсэн. Тийм ойлголт. Гэхдээ сэтгэл санааны хувьд бол тийм одоо нэг амар одоо бие барих тийм зүйл мөл нь одоо байхгүй болсон юм зү энэ олон жил. Бас байна. Яг уу. Байна. Тодорхой хэмжээнд бол. Жог байх уу. Тэгвэл тэгээ хинэггүй төгж барилдах юм бол бас их унтах тал болсон дөө. Тодорхой хэмжээнд бол нэг жоохон тийм сандралт байх уу тийм. байсан дээр гэж бодчихсон. Тэр ер нь тийм хаа. За би юу яаж өгнө. Бажин надад махын авдаг. Би энэ чинээс энэ Тэгж байгаа шүү. зөвхөн гурван тулгачгүй да. За Тэгээ яриа. Бат шиг наа чинь юм мэдээ доош хараал юу гадах юм. Ам цангаад болдог. Таны бод. За. За амжилттай лөө. Цолоо буцааж аваарай тийм. Озгийн цолтойгоор нөө Озгийн цаашаа бүр Якузана цолтойгоор уулзахын Ирүүл. Якузана очвол тэгээд битэл ерөөсөн гэсэн үг шүү дээ тийм. Сайн бодож байгаа өстэй. Өглөө болон сүүлийнхаа дэж чихэр тэр хашаа. Энэ жилийн 1 сард авраг болоход ганц давуулсан да. Авраг болоход. Ганц давуулсан. Тэрэн дээр унаад хамгийн чухал байрлалаар унцдаг. Тий сонс.
Тэр чинь бас нөө сэтгэл санаа нэг. Би Кишүүд яг жилийн өмнө Кишүүд арсан толдогоо төрүүлжээд тэгээд арсан толдогоо төрүүлэх юм бол дараагийн багшаад ингээд аврагын болц сонгодог байхгүй. Ер нь бол чангалтай, ер нь бол баг унаагүй шахуу, ер нь 14 нийгмэг 13 2 моёроор. Тэгээ бол нэлийн гавь явж бас цүүлж жоохон тэгэл ер нь. Одоо ингэж Хамх юм бодгосоор гал тэгэл явчихсан. Их бодол авч ирдэм шүү. Унт чадахгүй байна. Одоо ч гэсэн. Одоо ер нь тийм сэтгэл зүй юу н хэрэг. Яг одоо олон тийм толгороод ирэхээр бас гайвууж боддог шүү дээ. Өөрийгөө ер нь одоо тийм гайгүй тий. Анх бол тэгэл байсан л да. Анх ч нэг доо зэндагаас дээд зэндээр гарах тийм бас нэг үе байж шүү дээ. Би чинь барай яг гээд доод зэндаа чинь 7 барилт байсан. Тэгээ би чинь 3 барилтсан. 3 болцсон. Нэг барилтаа нар хамаг юм шиг байдаг. Давах юм бол цолтой болно. Унах юм бол ингээд дахиад одоо юу чансаа буурна. Макуши татаар. Тий. Тэгээ манай багч нь болохоор цолдгүй хөө цолтой болох юм бол Монгол хариулна гэх юм. Бас болцоод Тийм хэвчээ. Тэгэл ерөөсөө цолтой өгөх болохоос илүү Монгол харьмаар байгаа байхгүй юу? цолоо. Би чинь ирээд чи бараг 4 жилийн дотор гарсан. Бас тодорхой хэмжээнд бас нэлээд цаг хугацаас явцсан. Нас ч явцсан байсан юм спортын нас гэдэг л. Тэгээд Монгол харьна гэсэн л ерөөсөө тэр өмнөх оройн ерөөсөө бараг Монголд очиод бараг хийх юм ботсон байгаа. Тэгээд байхгүй тэгээд хөндөр гараад юм гатуу юм тэгэл нэг үтс ингээл газар гар хүрсэн. Тэгэл хүн уйлмаар байсан даа тухайч. Тэгээ Монгол явах өнгөрс. Яа Монгол явах юм бодаа. Ер нь спортод ер нь яаж баяраа тэмдэглэхээ бодоод эхлэхээр ер нь бол тоглолтондоо ялагддаг шүү дээ. Нааша Яг тийм болч тээ. Тэгээд ер нь чи хэдэн юм бэ? би чи 2015 онд ирээд 4 жил ирэх чинь 19 он юм уу? 19 оны 7 сард Нагоя баш. Зуны баш. 19 оны. Дотроо. За өнөөдөр яриас та минт орж байгаараас. Очоод маргаашны юу хөө нөгөөдрний юу хөө. За энэ нэг өдөр хөдөө гэрлээ явна гэсэн. Баахан тийм ботсон. Найзууд руугаа ярьц одоо очлоо шүү дээ. Сард хэдэн төгрөгийг Univision болон Unitel-ийн төлбөрт зарцуулдаг байв. M-банкн дээр жилийн 14.8% хүүтэй хадгаламжтай болсноор энэ төлбөрөө 100% хэмнэх боломжтой болж байгаа юм шүү. Дээрээс нь юу гэхээр UBK болон бусад төлбөрүүдээ M-банкны аппликейшнаараа төлснөөр 9-р сарда кэшбэк авах урамшуулалтай байгаа юм байна. Дээрээс нь Unitel, Univision-ийн төлбөрийг төлөх чинь боломжтой. Бүх төлбөрийн төлбөрөө M-банкаар төлөөд 9-р сарда урамшууллаа аваарай. Яаж M-банкны хэрэглэж болох вэ гэж амархан гар утснасаа аппликейшнаа татаад харилцагчийн гэрээгээ байгуулад M-банкыг хэрэглэж болох юм. M-банкыг сонгож үйлчлүүлээрэ жилийн 14.8% хүүтэй зээл дээрэс нь Unitel-ийн төлбөрийг хэмнэх боломжийг санал болгож байгаа шүү. M-банк. Shopee-с хэрэгтэй бүтээгдэхүүн тоглолтын тасалбараа авах нь үнэн хэмжээ. Shopee-д Эмэр төлбөл 10-аас 20% кэшбэктэй. Хэрэгтэй үедээ такси дуутах нь үнэн хэмжээ. UBK-ба Эмэр төлбөл 10% кэшбэктэй. Сар бүр Unitel Univision-ийн төлбөрөөр төлөх нь үнэн хэмжээ. Хадгаламжтай бол Эмэр төлбөл хөнгөлөлттэй. Эмэр төлбөл ашигтай. M-банк. Хөдөө гэрлэг байхаас лавга маань ер нь аль нутгийн хаанхын одоо За хөдөө За би бүр шал буруу юм. Би чинь болохоор доронтын сэргэлэн сум. Дорнод алс дорндын Тий 100 хязгаар. Сэргэлэн сум гэдэг. Одоо 2 аврагын нутаг гэж ярих юм аа. Дээр үе. Бас тийм бэлгшээд гэж 2 аврагын нутаг. 9 жилээ төгсөөл хот руу ороод тэгэл. Тэр энэ дэлхийд сургуульд амцаар галнаш ирсэн да. сургуульд амтсан шалтгаан нь юу юм? Бас тэгээд хин үг явсаар гал. Гас тэг зодоо. Би ч нөө 9-д өгсчөөд шууд аймаг биш. Хот руу гинт сурахаар болоо. Одоо аавын дүү надад эмэгтэй нүд. Тэгээ нөхөр нь ерөөсөө ингээд аймагт сууж цаг алдж яснаас ерөөсөө хот руу ороод бүхний сургуульд явна. Би ч угаасаа тухайд ч бас
ер нь ингээ спорт юм болцсон. Үнцээр барилддаг. Тэгэл ерөөсөө за цаг алж яснаа шууд шонхор сургууль руу оруулъя гээл. Тэгээд шонхорд ороод бас тэгээд багш нар нь жоохон эрхлүүлээ тэгээд хичээлд очихгүйсараа тэгээд Тэр яаж яваад ер нь яг сум руу ирэх гэсэн тийм юу болсон? би чи шонхор сурж агаад одоо нэг генесийн амжилтанд бичлэх барилдаа болсон шүү дээ. 6008 Тий 6000 тэнд бас барилж байсан. Тэгээд Адиако өгчээ таараад тухайд. Адиако нь чинь Тий Адиако аврах сургуулийн одоо багш. Тэгээд Адиако өгч надад санал тавиад одоо манай сургуульд ив сураач юм уу гэж. Тэгээд шонхороо бас тэнцээ бас нэлээд асуудалтай болцсон. За цавраг орё гэдэг. Адиако өгчээр очие гэдэг. Угаасаа тухайд Адиако өгч шанал л ерөөсөө бас мундаг үгүй сайн барилж байсан. Манай хүргэх одоо төч тийм байсан. За тэгээ Адиако өгчээр очиегээл. Адиако очсон тэгэл багшаас намайг эрхлүүлээл ерөөсөө. За чиний сургуульд хаяа нэг гिचэлд нь хаяа нэг иржээ гээл. Чавч тааш байсан. Бүх багш нар ерөөс таарсан багш нар ирдэг. Яа тийм илүүтэй зайтай. Шонхорч нэг эрхлүүлээгүй маа асуурхий. Тэгээ аврах сургууль дээр чинь Адиако өгчээс намайг за нэг алга болохгүй хоор хичээлээ нэг ирж байгаарай гээл. Ойлголоо багшаа гээл. Тэгтээ бол тэгэл бэлтгэлээр л очдөг гэсэн. Нэг аврахаа зааланд л хүмүүсийнхээ бэлтгэлд. Тэгээд Адиако өгч тэгэл нэг өдөр яасан чинь намайг дуудаал за нэг Японоос нэг юм сумын шалгуулгалт ирж байгаа юм байна. Чин ороод үзүүл яасан өөрөө л мэдээ. Тэгэл бас өөрөө шийдэл за тгийгээл. За яасан ч яах вэ гэсэн бодол байсан юм аа. Тэгэхээр за угаасаа л үнцээр барилж байгаа юм чинь. Нэг хоёрын орны тийм байсан. Тэгээд нэг өдөр яасан чи сургууль дээр очин чинь харин нөгөө хүмүүс нь ирэхэ байчлаа та нарыг Японд өрөөдөр гинэ. Тэнгүүч нь өстө манай найзуудаас энд байна. Бүх зардлын цаанаас нь тааж байгаа юм байна. Тэгээд баярлалаа явчих. Тэгэл ирээл сумын бэлтгэл тэр одоо заалтанд ороод бэлтгэл үзээл бэлтгэл хийгээл хоол идээл их амархан санагдаад байсан. Тэгэл дараа нь өөрөө 4 жил болсон доо гэж юу? тэнцээд ирээл тест алиа галцсан. Зөндөө ойлгох үе байсан бас. Яг Юу вэ? Тэгээ чамд нөгөө нэг яагаад багш нар чи эрхлүүлээд байдаг вэхээр чамд чиний инээд олон хүнийг татдаг хаа. Би ч бас тэгээд бас Адиако өгч бас тэгээд бас юу л яасан юм шиг. Бас нэг тодорхой хэмжээнд бас нэг надаас нэг амжилт харцсан л байсан юм шиг. Тэгээ бол бэлтгэлээ бол яг хий. Яг сургуульд бол хаяа ирж байгаа гэж. Яг сургуульд бол хаяа ярьж байгаа. Тэгээд наашаа явах гэсэн чинь бас нэг одоо ч оюутнууд нэг юу гэдэг чтэй. 60 цагийн таслалт гэж байдаг гэсэн тухайд. Тэгээд тэрний хэвчэршин бол нэг үлэрдэг. за чи хин зэвстэй. Би бүр 60 өнгөрсөн шүү дээ. Бүр өдөрөх гэдэг байсан билээ. Тэгээ нааш өдөрч байгаа. Юусе тасалсан үедээ юу хөө унтчих л байгаа юм. Нэг мэтгэд тэгээд хичээлийн цаг өнгөрсөн байсан. За баярлалаа. 11 12 хүртэл унтчих байгаа юм чинь. Өглөө нь бол оройн бол гэл яг гоё ингээл за манай хичээлд явна. Нэг имэ бихтэй л хэвээр яг гоё орныхаа хажууд тавиал. Өглөө бас цаг аарсан. За маргааш явъя. Гэтэл яг орой өглөөний 12 хүртэл унтуудаад байна штэ. Тэг чинь орой нэг юм хийж иж өглөө 12 унтна те. Нэг арай өөр юм хийгээд байна л гэсэн үг те. Хийжсэн бохоо тохоо. Одоо санахгүй л. Гоё ярилтаа. Би чи тэрээс орой ирж Тэр чинь бас тэгээд яаж хүчтэй болох уу, яах уу, ийх үү гэсэн тийм л бодчихсон л. хүчтэй болох уу? Тэгээд одоо яаж одоо бас тэндээс барьц сонгоод байгаа. одоо л энэ ерөөсө сумууд бол тийм л орой бол тэгэл ерөөсө YouTube үзэл YouTube-ээр одоо өөрийнхөө сайн байсан үе имжлэг юм уу одоо муу байгаа бичлэг ч юм уу тийм одоо өөр үлгэр дөөрөл авч байгаа сумуудынхаа одоо бичлэг үзэх ч юм уу одоо ер нь бол тэр нь бол одоо их л тэгж байгаа шууд тэгээд унтчихсан. яг өөрөөдөө нэг толгойд нэг тийм имиж суулгаал за ингүүл ингэдэг юм байна гэсэн ерөөсөө нэг тийм суулгаал заваар нэг ихчээл тэгэл бас ихчээл гэж PlayStation дээр PUBG чал. Гэхдээ энэ одоо 9 орой нэг 8-9 цагт унтахад бол өглөө асуудгүй шилж шүү дээ, тий. Тэгс унтсан түүх арга байхгүй хөө. 8-9 байхгүй. 8 байхгүй. Худлаа тэг унтна гिचээд тэгээд
Нэг мэдгээд тэгэл 12 өнгөрч идэг шин. Тий, ер нь нэг мэдгээд 3 4 болцсон байдаг шүү дээ. Энэ цомоо ер нь сошиал хэрэглээ энэ бусад зүйлс нь ер нь хэр зөвшөөрд юм бэ? Одоо жишээ нь сошиал хэрэглээг одоо энэ би бол жишээ нь зөөр маалгаанаар энэ бигийн фэн гэдгээс шууд орж ирээд байсан. Тэр зүм айгу зүг баг дэмждэг гэдгийг бас бажет бас тодор хэлчихлээ. 2-1. Том байна таа. Тэгсэн фэн тийм учраас айгу зүг багаа дэмжиж байгаа. Өнөөдөр танаа баг хожигдсон лээ. Хан тийм ээ. Яг. Дэлхийн багийг дэмждэг юм хүмүүс сууж байгаа байхгүй. Манайх болохоор сумын баг уу те? Хотын баг. Тэгэхээр нөгөө энэ би бол ингэж байгаа. Би энэ би ярьсан тань энэ би бол тамирчдыг одоо ингэ тоглолтын үеэр сошиал хэрэглэхийг сая энэ жилээс эхлээ хорж байгаа байхгүй. Тань бусад үед бол нээлттэй байдаг. Японч нөр та хэд ч юм бол энэ би ч юм бол бизнес утгаар нэгж бол та ч юм бол соёлыг тэгж болчиход байгаа. Сүмэрлээс мэржлийн сумаа гэдэг спорт болчиход байгаа. Саяхнаас хэдэн жилийн өмнөөс юм дээ. Ерөөсөө SNS одоо сошиал ерөөсөө бүгд хориотой болол. Яг уу намаа ороход бол ерөөсөө окей байсан л да. Тэгэл амар лайвч л байсан шүү дээ. Лайв игээл явж идэг байсан найзтайгаа нэлээл. Бас лайв гэдэг юм. Хийдэг байсан шүү дээ. Тухай зүгээс асуудалгүй байсан. Окей байсан. Тэгэл юу найзтайгаа уулзсан тэгэл. За юу хөөглөө. Дуцаа гаргалаа ингээл эхэлж шүү дээ. Юу ч ярьдаг байсан тухайд. Тэгээ нэг жоохон нэг зарим нэг хэдэн сумуучдын бас нэг асуудлаар нэг болохгүй стори хийгээд. За. Тэрнээс болоод сумуучдыг одоо ингээд сошиал хэрэглэх юм хорцч таад ингээд. Хизээ хорионд болох юм бүү мэд гарах юм. Ер нь тайлбар барид дуусах байхгүй хаа. Уг нь бол сошиал хэрэгтэй тийм. Уг нь сошиал хэрэгтэй шүү дээ. Чанга хайдаж байна. Бид нэр одоо яг дээр үеиуд явах ш. Одоо шинэ ертөнцөөс байна. Тийм шүү дээ. Одоо чинь сошиал үг бол тэгэл баг худлаа үсттэй. Тийм шүү дээ. Сошиал гэдэг чинь өөрөө ямар том бизнесийн бас нэг юу болчих өөрийнхөө нэр хүндийг өсгөх тэгжиж өөрийнхөө одоо дэмжлэг хүмүүс авна тэгээд өөрийнхөө одоо өөрийн гэсэн тийм пенүүдээс ихсэн ер нь жоохон спонсорч гэсэн ихсэн шүү дээ. Тийм. Фэн гэснээс фэн клуб фэн ер нь Японд фэнүүд мэдээж их хоозог гэж байна. Байгаа. Дийлэх нэмэгтэйчүүд үү? Тийм нийт хүмүүсийн одоо нэг үеийн бодвол бас залуу хүмүүс ихсэн мөлий. Залуу хүмүүс одоо тэгээд гэр бүлтэй юм даа тэгээд. Тэгээд тэр өдрийгээс хараад сүслээд байж байгаа шүү дээ. Хадж чадах юм шиг. Хараал байж надад. Синээс нэг хойрч нэг ярьдгүй юм. Яг нэг танилын үрээгээр бол байгаа л хамт. Тэрнээс шүүс ингээд одоо ингээл нийгэмсэн байх гэж тийм. Тэр хайрыг зургийг харж гүйлгчээл. Сайхан амтандаа. Ганц биега тийм байсан бас. Тэгээд ганц үед хүмүүс бол тийм баг. Тий. Тэр ганц үеийн бол буруу байхгүй л дээ. Одоо гэр бүлтэй болчихсон. Одоо гэр бүлтэй болцсон бас өөрийн гэсэн юутай болцсон. Гоё нөө. Тий. За тэгээд нөгөө ер нь чи чинь анхны сумууд яг ирээд чи 15 он бол таарж байгаа юм шүү дээ. Тий 15 он нэг цагт ирсэн. Тэгээд ер нь хэр хүнд вэ? Ойлгохаар болж ирсэн тий. Холигдуулсан. Бас энэ хөтөлж байгаа. Эхлээд нэг бид нар чинь нэг яг нэг зүгээр сумагийн нэг тийм ер нь зүгээр ямар хөө байдаг нэг тийм ойлголттой л ирж байгаа хгүй. Тэгэл бид нэр чинь ирээл ерөөсөө суулгаал ерөөсөө ингээл сумаач нар чинь хоол авчирч өгөөл ингээл амар гоё байна. Амар илүүлэл яваад идэх хгүй. Оо янз юм биш тэгэл. Тэгэл өстө тийм бодол тийм юм юутэйс бодолтой байсан. Тэгээд нэг бид нар 7 хоног болчоод нэг харьсан. Тэгэл нэлээ хариу ирэхгүй байж байгаа л за би ч л яасан ч авах гэсэн бодолтой л байсан. За сумод явахгүй мэхэд энд бол тэгэл жууд үнцээрээ барилчихна гэсэн бодолтой байсан. Тэгээд ээжсэн чинь нэг өдөр адиаха хөгч надад залгаал ерөөсөө за нөгөө дөрөв хүүхдээс чинь чамайг сонгочих. Чи хариу одоо л би чи яг тухайд түжирлээ явжсэн болохоор
цаг зав байсан. Их таны гүрэн дээр төгжрээ ажилласан. За яах вэ гэж бодоод ээж аваа юу ч яриа юу. Ээж аав нэг сумгийн хариу ирчихээ би тэмцсэн яах вэ гэсэн чинь. За миний хөөрөл хийдэг. За би ч бас тэгээд тухайл ингээд бодож байгаа юм л да. Тэгээд бас бэлтгэл хийх Монголд байхдаа бэлтгэл хийхээсээ илүү бас тоглож явах нь ийш дими тэнхэнийх байсан болов. За яваад үзээч явах. Үзээд алдъя гэдэг. Тэгэл ирээл Бодит ертөнцөд толгараад юусаач нөгөө анх нам ирээд нам бидний чи ингэжсэн юм чинь тийм бүр хаацсан бүүм л. Өглөөс бүр мэдхгүй. Бэлтгэл хідэн цагт эхэлтгийг бүр мэдгүй байсан л да. Тэгсэн чи өглөө ингээс нэг унжсэн жил ерөөсөө ороод удааг гэс баг эхний 2 дахь өдөр. Ороод унжсэн жил гэсэн. Нэг гараас нөхөл орж иж байна. Яач юу болч юу гэл. Тэгэхээр би чинь Япон хэл хэлдэг юм чинь ингээл байгаа юм л да. Одоо нэг цаг гэл байгаа. Цагаа харсан 5:30 гэж. Яац юм бэ? Гэсэн чинь ингээл одоо өглөөний давууч. Нөгөө шинкоо юм чинь тэгээд эрт осоод дивж байгаа цэвэрлэн одоо янз янз одоо ах нарынхаа маавчийг одоо хийж өгнө гэдэг. Тэгэл хүүрээ холигтуулсан байж тээ. Өглөө яг гоё ингээд 5:30 муу чи яг гоё ингээд зүудэндээ явж байгаа чинь тэгэл нөхөл ороод ирэхэрч нэгэл юунд ороод ирчих вэ. Тэгэл бүгдийг суунаас тий. Тэгээд доороос эхэлж байгаа юм л. Сумууч нэг юм нэг төрүүлж орсноороо симпай гоогоо игээд явчихдаг. Ах дүү гэж явчихдаг. Нас хамаагүй. Тэгээ надаас би чи 18-д орж ирсэн. Надаас төрүүлж очиж 15-тай гараад чинь тэгэл би очиж бөхөлж зал. Хоёугоо замаас гэл. Нэг тэр нь ах нэг таардгүй байсан. Өөрөөсөө нэг цаана нэг жоохон Монгол сэтгэхүй байгаад шүү дээ. Өөрөөсөө жоохон мангар бацааны хаа гэж хүндлээд өглөө болго орой болгоо чи минь бид ямар гэж игээл нэг тийм бодож илсэн. Одоо бол тэгэл яг судлаад ингээд ирэхээр ингээд одоо айсаац гэж одоо нэг мэд хамгийн чухал болоод ирж байгаа юм л да. Ер нь энэ нөгөө Япон соёл, Япон энэ калчер гэдэг юм чинь өөрөө ерөөсөө мэдих хүнээс юм авах дээрээс сүмээсээ ерөөсөө тэр хамгийн чухал юм шиг. Тийм ерөөсөө одоо яг тэрийг ингээд удаандаа юм тэгэл хамгийн чухал хэсэг гэдгийг ойлгоод ирж байгаа юм л да. Одоо л эсрээ одоо ингээд бас тийм Япон шиг одоо юу гэх юмтай очиод явж байна. Бэлтгэл школ юм уу? Бэлтгэл нэгтэй чамд яг дөнгөж ихэд өдөр бол 3-4 цаг явж байгаа тий. Тэгээ ер нь бол тийм. Өдөр бол шүү дээ. Тэгэл бас тэгээд тэр чинь бас ингээд өглөөд босчоод бэлтгэлийгээд нэг бид нар чинь нэг үндэсний бөхөр чинь ингээд тийм тачаамачаа байхгүй ингээд шууд ингээд өрөөл эхлэв шүү дээ. Анх ч юм бол ингээд шууд ингээд мөргөлдүүлж байгаа юм. Яа тэгэл нэг мөргөж чадахгүй тэгэл ингэж ороод гэл. Энд яагаал. Тэгэл хамгийн амар нэг амарч явах хэцүү байсан болохоор нэг хөл нүцгэн. Тэгээ хөлний уул ингээд арсан зулгараа тий. Йоо тэгэл. Тэгээ тэн дээр ингээл ороогоо тэгээ явж чадахгүй юм. Тийм үйл байсан. Энэгөөс байсан ч юм тэгэл сумууд орсон хүн бол анхны тийм ажил даван төлдөг л. Гэхдээ нөгөө нэг дээшээ гарч ирэх 4 жил болсон гэхээр угаасаа тэр бас их урт хугацаа байна тий. Урт хугацаа гэсэн. 4 жилийн хугацаанд чинь бас тодорхой хэмжээнд бас нэг гайгүйч солиорч том бэртэл аваад бас нэг хитэн башаа амарсан байна. Тээгээс бол арай жоохон бас нэг 3 жил хагас махстай гарчихгүй байсан л та. Өөрөөсөө олж тэгээ нэг бэлтгэлийн заалан дээр нэг сонин байрлаж байгаа тэгэл. Бэртэл аваад тэгэл нэг башаа 2 башаа амраад тэгэл.
За дэлхийд анхдагч өнгөгүй хийж үсэн ундаа болох Asahi Group-ийн Mitsuya Cider ундаа бажиалт ивент төчээр ажиллаж байгааг манай үзэгчид ичнэ мэддэг болсон бизээ. 140 жилийн түүхтэй ундаа Монгол албан ёсоор борлуулагдаж эхэлсэн байгаа. Тэгэхээр Mitsuya Cider-ийн хамт олондоо бажиалтай хамт өдөгт баярлалаа гэж хэлмээр байна. Mitsuya Cider-ыг сонгоо хэрэглээрэй. Нөгөө нэг ганхыг арслантай нэг ярьжсэн чинь бүх хүн гэж юу яасан үнийг ямар үнийг хэлдэм бэ гэж бүх хүн гэж хамгийн олон унд сурсан үнийг хэлдэм а гэжсэн бохоггүй. Тэгээс унахтаа хүртэл нөгөө нэг ялангуяа энэ чинь үндэсний бүх биш дивжин дээр барилж байгаа учраас унах юм бол шууд доошоо бүр ингэж нөгөө левел доошоо бууж унах учраас гэмтэх хэрэгсэл бол угаасаа битүүлэгдэл өндөр явж идэм байл шүү дээ. Ба тийм байгаа тулдаа бас ингэж бослолт нь бас илүү хүчтэй гэдэг ч юм уу гэж боддог шүү дээ. Тийм ихтэй нөө тэрнээсээ бодоо те. Өмнөөс эхнээс аврагаас асуулт гэж хэлсэн. Ахнаас асуусан. Оцк гэж буцаад дахиад хамгийн доор төвөнд орчин гэдэг те. Нөгөө нэг ардаа хідэн дагуултай, машинтай, жолоочтой байсан шууд буцаад юу ч үгүй болоод дахиад аврагын бэртэл бол айх дээрээс л да. Одоо ч бас айхтарлах. Авраг хүн бол авраг л гэдэг юм бэл. Одоо энэ хараад байгаа. Ер нь одоо ингээд бусад аврагуудыг хараад байхаар авраг хүн бол авраг л гэдэг юм. тэр бас сурцсан байх юм те. Авраг олж иж мэдэх байх те. Тийм. Дардан байх гэж нэг амтдаггүй байдаг ч тэр шиг л адил. Ямар нэгэн тийм нэг одоо юу юм хэлбэлзэлтэй байж ч нэг том амжилтанд одоо хүрдэг ч юм уу. Гэхдээ ер нь бэлтгэл бол маш ихтэй спорт юм аа. Ихтэй. Зүгээр бэлтгэл дээр л битэх юм л те. Мөргөлдөөл баг мөргөлдөөл тэгэл хүзүү тэгэл хамгийн их одоо бэртдэг хэсэг нь одоо энэ тохой хүзүү одоо ингээд хөлмөл ингээд тэр нэг яаж ч нэг мас ихтэй бүгдээрээ. Тэгэл эвгүй унах юм бол тэрэн дээр тэгэл ерөөсөө бие контролж чадахгүй дээрээс нь очоод ингээд тэгэл мөхөлгөөр өөрөөс хаж яваад. Чи тэгээ юу ха танаа дэвжин дээр хэдэн Монгол бүхсээр хойдаг. Одоо ч юм болохоор юу шүү нэг дэвжин нэг Монгол. Нэг гадаад. Одоо тийм дөрвтэй байна. Яг миний өмнө бас нэг Хакабо өнөр жоргол гэдэг манай ах байсан. Одоо тэгэл надад бас юм заагаал зөвлөх маягаар л. Нэг дэвжин нэг гадаад бүх юм шүү дээ. Наа өнөө юу? Нөө бэд нартай сайхан найзуудаа өстэй. Биш. Тэр юу өөр бүр том симпай. За. Юу манай ах нар ч бас гоё л дөө. Тийм. За ундаа уугаар энэ манай ивент тэгж Mitsuya Cider дандаа пив уугалах юм тий би. Тийм. Гэхдээ болно. Пив ууж болно. Хүссэн юм айдаж болно. Японч юм бол бид нар ч юм бол одоо ингээд пив бол ерөөсөө ингээд баг ингээд ундаа ус болсон. Тийм шүү дээ. Та ерөөсөө наач ерөөсөө амны цагаат. Одоо би бол хаанч ясна эхлээ нэг пив ерөөсөө. Тийм амны цагаат тайлагч маяг юм лээ. Бас хүмүүс буруугаар бодчих магадгүй. Оо манай юу тийм баггүй юм. Сумаа хүмүүс ер нь тий их ууж их иддэг гэдэг ойлголттой шүү дээ бид үзэгч бид нар. Цаад чин сумаа суурьтай дуучин бол бас өөр юм бодож магадгүй. Сумаа хүмүүс тэгж их идэж ууж идэж хоолыг тэгж хэдэн аяг тавгаар нийт тийм үү? Яг одоо тэгж идэх сумаач байна одоо идэхгүй сумаач гэж байна. Чиний үед чинь би бол нэг идэхгүй. Нэг хоол нэстэ мó. Би ч нэг анх ерөөсөө яг нэг Японоос Монголоос ингээд Японд ирээд гинт бас өөр орчинд ороод өөр хоол идээд ирэхээр бас гинт таралдаг юм байл. Тэнгэр бас нэг хэсгээс овоод харгалаад тэгээд татаад ирсэн чинь жин яваа байгаад. Тэгэл ам даврах чинь бас нэг багш нэг бурхан болоод. Тэгээд би тэр нэг дэвжээ болоод. Тэгэл харсан одоохоо байгаа анд багшаар одоо таах гэсэн тийм. Ам дахаар өрөөсөө тэгэл хоолоор бөмбөдүүлж амч. Амдах ч өөрөө хоолнд бас амар хурд идэнэ. Тэгэл ерөөсөө идэд дуусчаад 3 аяг будаа идэд дуусчихад би бараг нэгийгээ идэж арай гэмээр дуусч байгаа. Тийм амар муу байсан. Тэгэл амдаа урахаар ч өөрийнхөө хоол идчихэл миний ажид урдаас хараас сууч. Намаа 3 аяг будаа идэх хүлээ гээл. Будаа тэгээд янз янз одоо мах заахад шүлэн бол орохгүй тий. Орохгүй яа. Ерөөсөө би ч бүр нэг хэсэг бас ингэж идэх шахахгүй. Хийчихэл ингээд гаргацгаад болдгоо. Хөөхгүй. Ингээл хэлээ. Тэгэл ерөөсөө хам даврахтай нэг дэвж болоод хоолоо тэг шахуулаад бэлтгэлээр ч бас тэг шахуулаад ерөөсөө тэгэл ерөөсөө шууд ингээл юм болсон. Жинж гэсэн тийм одоо банцкэж гэсэн тийм болсон. Зинда.
Тэгэхээр хоол бас чухал байх шүү дээ. Чухал. Ядаж нэг жин явах байлгүй тийм. Тэгээ жин яваад ирэхээр бас тодорхой хэмжээний бие өөрчлөлтүүд бас сайхан суурмөр суугаад. Яг болдог бол одоо бол нэг хэр удаан бордоход ер нь ийм их болох. Манд 7 хоног л хангалттай шүү дээ. 7 хоног зүгээр зогсоо зэг өгөөд үзэхгүй зүгээр дороо аав шүү дээ. Гачин маяг аав. За ер нь 2 хоног авчихад цаашдаа тэгээд өөрөө амьсгалж яхад ер нь аваа явчихна дөө. Аймаа аппетиттэй дээ шүү дээ наачаан. Би юу тийм байхгүй шүү ерөөсөө. Байхгүй. Харин одоо яа гэм болоод юу юм бол мэдгүй. Хоол Яг одоо барилж байгаа үед бол тийм аппетит ерөөсөө байхгүй. Сумад жингийн хязгаар лимит гэж байх уу? Байхгүй. Дээш хийж өгч болно. Хийж. Түгээс би алах байж. Би сумад ирсэн болоос алах байж зүгээр. Ингэсэн дээр нэг жижиг нь болоод. Хөөе бажи атгаадаг доо. Тэгсгэл байж ах байж. Та хэрвээ сумад ороод ингэж яасан бол одоо ингэж нэг хүн амьтанд ингэ толгой том гэж хэлүүлэхгүй хаа. Би ч том. Хэлэхгүй шүү дээ. Жижигхэн юм байгаа шүү дээ. Хамгийн ямар жижиг толгойтой байгаад байгаа. Тийм шүү. Тэгтээ бас томдоор нь. Гайгүй хаа. Тийм. Ер нь тайтай газ төстэй байгаа юм миний толгой тий. Сумаа нөгөө ямар сумаа гэсэн яг нэг жижиг толгойтой бааж тий. Хүн нэр өөрд байхгүй монстер гэж яг үнэн шүү те. Яг нөгөө жижигэн толгойтой гэн. Яг нөгөө жижиг толгой сумаа чинь хиймээс бааж гэх тий таньдаг болсон байхгүй уусна. Бид нар чинь яг хөр одоо ингэ жин Чам тэгээ бажияма гэдэг нэр өгөх бах те. тийм бажияма тийм үү. Тэг бажиам гэдэг юм. Яагаад өгсөж чи нөгөө их авраг нөгөө бажима авраг юунаас Бас олчихсон. тийм байна тийм. Тэгээд явчих бах тий. Бид нар чинь тэгээд бас ажил мэргэжлийн юугаараа ингэж яах ингэж тараалал байна. Байна те. Гэтэ бас ингэж би юм бол гайгүй бас жоохон булчин талдаа. Окей. Чим булчингийн маск те. Булчингийн маск ихтэй. Маа чи юу юм бажи? Шүл юм байна. Та хоёрт шүл үгүй. За шүл өгч. Тэрнээс бас айхтар яг ингээд доктор нь ороод харах юм бол бас айхаар хүмүүс байж шүү дээ бас. Би нараад Бас байгаа хаа тий. байна. Ер нь чиний хувьд ер нь барилдад хамгийн хэцүү бүх юм ямар хөөсөн бэ? Яг энэ юу харахад хам энэ тийм Одоо ер нь одоо яг барилж байгаа гэх юм бол ер нь жижиг биетэй хүмүүс л хэцүү л дээ. жижиг үү? Тий. Яар хэцүү шүү дээ. Нэг юм доогуур ингээд шуургачихад. Доогуур шуурчих. Нэг бүт цатгаар гарч авчих гэдэг. Харин хэцүү. Тэгээ тэн дээр хамаагүй бас хүчтэй дайрж болохгүй дайрах юм бол тэр жижигэн гарууд чинь халт нэхэр өөрийнхөө яр чинь ингээл яваад. Жага жижиг бүчүүж байгаа юм. Том бөхчөд чинь болохоор ингээд хөдөлгөөн удаа. Тэгээ бас арай гайгүй. Ер нь сумад ирсэндээ харамсч ирсэн нөхөл байна. Байхгүй одоо ингээд сайхан сумын буйнаар ингээд Тэгвэл тэр нөгөө автобусны дотор гаргасан шийдвэр бол амьдралдаа хамгийн зөв шийдвэр. хамгийн зөв шийдвэр байсан. Тэ. Сайхан Японд ирээд сайхан ингээд бас гоё оронд ирээд өөрийг гэсэн бас карьертэй болчлоо. Тий. Хозокиз бол Тэгээ хамгийн том одоо хамгийн чухал нэг юм бол гэр бүлтэй нэг хүүхдтэй бол энэ бол хамгийн том. Яа тий. Гэр бүл аягүй чухал шүү. Тий. Сайхан гэр бүлтэй болчлоо. Тэгвэл үнэн шүү. Гэтэ ер нь одоо за гоё юмнууд ирэл яг тэр яг эд үеийг бид ярих хэрэгтэй байхгүй юу одоо нөгөө чи сумаа Одоо эд үе дээр явчих. биш ээ нөгөө би нөгөө ихнэр битэр аваагүй эд үегээр тийм эд хитэр авсан эд үегээр аягүй Юу ч тах. спортын үед бол эд үе дээр явж байгааг мэдчихэж байгаа шүү. Бид нар чинь нэг толгоор их мөргөлдөн штэ. Мөргөлдөж бэлтгэл хийж байгаа штэ. Харсан штэ. Тэгэхээр санахгүй. Тэгэхээр санахгүй. Одоо юу Санахгүй гэдэг. чи бас би баг энэ ч сэлдэ байгаа. би баг одоо 7 нэг болсон юм аа санаж байна. Сүүлийн доллараар санахгүй байгаа шүү дээ. Одоо бүр жил мэлээр санахгүй юм. Бас баажихтайгаа яхаа мэдсэн байх тий. За баажиг бол заван заа асуудсан. Тэгээ тэр бид яах үсч Бямбат хоёрын ярьсан үгүй хоорондоо яах үсч чи ер нь мөргөлдсөн гэдэг. Манай Бямба орсон бол бас татаж байгаа. Тий. Гоштой. Мо дүүгээ явуулах дуртай. Явна. Явна. Амар. За ахын явуулах гэдэг биш тэгээд. За явцлаа гэдэг. Нас явуултал бас гоё. Лагах болооч хүн дандаа ингэ явуулчих юм. Тэгэл явах юм тий. Тэгэл өөрөө мэдзээр л явчих юм нөө. Ас гоё юм байна уу бай. Ялта. Гурван дахиад бас их зурч байна. Сан Мигель тийм ээ. Yes sir. За Сан Мигель би маань Монголд ирсэн сан Мигель. нэр бид нэг жоохон бахадлын Сан Мигель байсан шүү дээ. Одоо хичнээн мэд Сан Мигель тэгээд одоо Сан Мигель буцаад ирж ирсэн гэдэг таагүй хэлмээр байна. Би бол тэрийг мэдэхгүй юм байна. Яаж аач яг реклам хийж байгаа.
Би хойд төрөөчгүйсэн юм байна. Тэр зарэж юм бэ гэж үү. Сайн үчсэн. 2000 оны хүн ялээ. 2000 оны хүрээр чи хаана явжсэн гэлээ? Тэгвэл би чи 96 оны юм чинь. Нэг ухаан Тийм биш. Тэгвэл зөв. 4 настай хөлт юугаа мэдэх үү? нөгөө мэдгүй. Зуртаас саммиг би үгүй амар реклам авдагсан. Тэр үед чи наат ахчихсан чи. Хой чин 4 настай гэхэд бид нэр чин суманд байсан. Хязгаартай байсан тогийн. Одоо тийм ээ тийм. Нэр тийм шүү дээ. Би тийм Зөвхөн зогч тог ихээр баярлдаг байсан. Мэр тийм те. Одоо бол гайгүй гоо. Одоо бол гайгүй. Тэ. Одоо тогны хязгаарлалтаа Сум гэж одоо байхгүй л. тарин байхгүй хаа. Одоо чи интернетгүй юу гэж байхгүй болчиход байгаа чинь. гайг бах тийм. За Тэгээд гоё л байсан. За та. Гүү зүг яар хэрэгтэй. Тэр юм аа л яар гоё юм аа л яар. Хүүхд нас юу дуусах нь гоё гэдэг шүү дээ. Чи тэр март дуртаг үстэй. Гоё шүү дээ. Санаж байгаа. Хүүхд насны бол санаад ах шиг байна. Тэр ч одоо мартаж болохгүй Чи айш ивэ. Байж та ингээ бүрдчихвэл яг юу нь мартагддаг гинэ. Жоохны бава шоот юм болохоор мартагдаад тэрээс хүүхд насны нь үлдээд байгаа юм шиг үү. хоёул нэг мөргөлдөд. Ой. Тэгвэл би орж гарч магадгүй юм байна. Ой болохгүй. Наад чинь наад бааж чи 20-т шүү. Баажиг толгой 20. Миний толгой 20 шүү. Монгол 20 шүү. Хүүтэн зүсэг гээд. Хүүтэн зүсэг гэдэг. Ани Японд ороод ирсэн чинь зүгээр хөнгөн зүсэг болчихсон. Их л аюултай юм хийжтэй. Ноцтой. Үгүй энэ чинь энгийн үний хувьд лагва. Энгийн үний хувьд энэ том маста юм орж ирэх чинь тэр чинь бүр гамшиг цаашаа юм болно сте. Чи мэрэгжлийн тамир чи шүү дээ. Чи сайн бодлоо байд. Өдөрт чи хэдүү та мөргөлдөж байгаа байлаа. Тэгэхээр та хоёр нэг мөргөлдөд үзчихэж нэрэнгээс. Болоо би хөзөвч. Хөзөө асуудалтай байна. Тэгээд боддоо чи тэгэхээр ингээд чиний мэрэгжлийн сумаа хөнгөлөлийн имиж шүү дээ. Тим хүүтэн зэвсэг биш чинь. Гэтэ мөргөж байгаа Нэр би алуулах юм байна. Гэтэ мөргөж байгаа амар юм шүү дээ. Тэрийг харахад Айхтар. Ер нь айж л болохгүй. чи өөр манардын байл шүү дээ. Чи хүмүүсгээ те. Манай. Хойд бол тэгээд манарж байгаа мэдэхгүй шүү дээ. Мэдхгүй те. Тэмцэн дээр бол бүр мэдэхгүй. Тэмцэн дээр бол ингээл одоо самдралттай байгаа тулдаа тэр өвчнгүүд мөргөл өвдөлтөй мэдэхгүй байгаа байхгүй. Яг байралтад дуусаад тэр одоо ингээд хоёр тал ингээд Гардаг гардаг шүү дээ. шүү дээ. Ингээд буцаж ордог мөрдөг. Яг тэгэл явж хахал ерөөсөө энд ингээд л өвдөлтөл шүү дээ. Йоо яаж юу болж байгаа юм. Яаж байрлалцсан юм. Ер нь бол тэгээд яг хойд сандарж байгаа үед бол нэг тийм амир барилж байгаа үед бол нэг тийм өвдөлтөй мэдрэгдэг шүү дээ. Энэ цубаар шүү дээ. Алгадах мэх. Энийг ер нь за энийг нэг сайн цубаардад авъя гэж бодож гарах тохиол байх уу? Байна. Золгийг хэвээр нэг манжаад авъя. Мөн пек яйдаг. Бодсоор гарахгүй юм да тэгэхэд. Яг тэмцэн дээр гэхээсээ илүү одоо яг өглөөний бэлтгэл мэлтгэлтэй. Тэн дээр бол ерөөсөө чөлөөтэй. Хамаагүй шүү дээ. Бид хоёр өчигдөр нөгөө аваргын дэмжээн дээр нэг мааш өмсөж үтсий. Тийм л зур харсан. Тэгээд би ч одоо нөгөө цубаарэ гэдэг чинь одоо яг саний шиг ингээд өшөө авалт юм их гэж ойлгоод байгаа байхгүй. За мэдээж барилдаанд нэг хэсэг цубаар. Тэгээд би ч арайч баажиг цубаар идэж гэж бодоагүй. Ингээд амар гоё нөхсөг барилцаа гэсэн чинь шууд цубаараа орж иж шүү. Бас энэ олон жилийн бас нэг сонсон байгаад байна. Харин толгойг ашигласангүй. Хоёр цупраад мөргий гэж бодож байгаа. Одоо тэгээд бүрийн машин ирэх боо юм болох юм. Тэгсэн чинь толгой нь холдоо байгаадсэн. Тэгээд арай хөрсөнгөө. Маамшнаас барьцлаа дараа ингээд бол хазаатах гэдэг байгаа байхгүй. Албаар мөргөх гэдэг. Самсаргүй л мөргүүлдэг юм мэдэхгүй болчих гэдэг. Цацсангүй л гэж байгаа. Тэгтээ гоё тэгэл яг ингээд тасаад ингээд ихээр сум бол гоё шүү дээ. Тийм бах тийм. Тэр сум одоо яг ингээд тайд ч одоо ер нь тэгэл хэр баргийн хийгээд байдгүй эрчүүдийн л нэг спорт юм даа. Тийм. Тайд ч одоо тэгээд яг огил руу гарч ирж байна. Залуучууд одоо яг эд үе насан дээр явж байна. Тэгээд тайд бас ахаад ч зөндөө бас ирээдүйд гоё том ирээдүй хүлээж шүү дээ тийм ээ. Тэгээд бас 2 удаа бас төрүүлсэн гэж байгаа. Тэгээд эзэн хааны цомыг 2 удаа авцсан. Тэгэхээр чин маш их зүйл бас тэндээс ихтэй тэр нөгөө хамгийн анхны гараанаас гараад яг энд ирэхээр юу нэг тэр олон жилийн хөдөлмөр бүх юм тэгээд яг үр дүнтэй ашигтай байсан тийм. Энэ ингэж асуу энэ манай монголчууд нөгөө нэг ингээд анх нөгөө Гүшүзан Бат хоёр гавьяат ингээд нөгөө сумаад ороо тий. Цэгнэм гавьяат ингээд сумаад орсны араачаас их хот одоо ах ингээд юунд орсны араачаас ерөөс залгамж халаад тасраагүй байхгүй. Тэм учраас ингээд нөгөө нэг бид хэд чи ингээд сумаад цолтон төрөх тий. Санаагүй цолтон төрөх, оозгийн төрөх, якузуна төрөхийг бүр ингээд нэг хэмээ байдаг зүйл шиг хүлээгээд авч. Гэтэл ер нь энэ дивжинд орж байгаа бүхчүүдийн хэдэн хувийн дээд зэнданд гардыг. Одоо ингээд холбоонд ингээд яг сумын холбоонд хариатай байгаа бүр 600 гаруй юм шүү дээ. 600 гаруй сум очив. Тэрний одоо дээд
хэсэгт барилж байгаа нь 15-30. Тэгээ нэг жирөөд нэг бас нэг 20 гараа. Ингээл бараг 50 хэдэн цолтой бүх. Нөгөөд нь доод юм да. Хамгийн их зүүн тэгэл тэр макушта гэдэг цолтой болохын өмнөх юм да. Тэнд ч л одоо ингээл алдчих ш одоо. Гаргаал. Тэгээ доороос нэг нь гаргаад байдаг, дээрээс нэг нь цолтой бүх унаад ирдэг. Тэгэл хаалцаал ингээл. Тэгэл гой тийм. Намайг би одоо жишээ нь ингээд залуу хөлт одоо 15 та хөлт 18 та хөлт сумаад орвол миний дээшээ гарах магадлал зүгээр яг ингээд хүнийхээ тоонд харьцуулахад юу хэд тавьцаа 10 20 одоо мэдхгүй яадаг л өөрөө хичээвэл болно гэдэг шиг юм болох. би мэдээж хичээн л дээ. Гэтэ өсөлдөн чамд шанс руу байхгүй. Гүнээр чи яг гараад макш өдрөө гараад ирэхэд би адилхан сум уцсан. Макш өдөр л та тэгээ барилдад хэн давсан? 2-1. 2-1 ээ. бааж дасан. Яг нөгөө нэг эн чинь нөгөө би чинь нөгөө нэг юм халаалтгүйгээр тэгж огцсон юу гаргах. Тэгээ дээрэс нь өвдөг маань угаасаа 100 биш байгаа болохоор ер нь тэгж тэнэг хүүхд чиг ингэж шууд огцсон юм гаргахгүй. Би ч бас нэг спортын сэтгүүлчний хувьд ер нь халаалтгүйгээр тэгээд тэнэг юм шиг гараад цубараа мобраа гэсэн бодол бол байхгүй. Нэг жоох арай ухаан таних уу? Халаалтгүй хэцүү л дээ. Тэгээ халаалтгүй гарсан шүү. Гэтэ ер нь бол би бол макушита дээр нь зоогоод байж байгаа. Нэг сандамын угаагаад гараад хүмүүст макушита яа барилж исэн байлаа. Макушитагээ дундуур гарч ирэнгүүт. Гэхдээ яг нэг Монгол хүн байна да нэг бас нэг тийм бас гарахгүй болохгүй гэсэн тийм нэг байгаа бах тий. байгаад идэх. Угаасаа нэг цаанаасаа нэг угаасаа японочдын монголчуудын үнэлгээ нь бүр өөр маш том юм чи. Тэгэхээр бас тэр таах тулахгүй бол тэгэл бас хэцүү шүү дээ. Надад гой санагдсан юу гэхээр сая хэлээр орж ирэхэд Японы хэлээр орж ирэхэд Монголиа гэдэг нөгөө хүн инээгээд гой ингээд дотн хүлээж авчихсан. Тэр бол одоо юу гэдэг та хэд маань буу юм баггүй. Та хэд ингээд монголчуудын маань одоо та хэд маань гэдэг бүх сумаачдуудаа төлөөлж илж байгаа шүү. Та хэд маань энэ гарсан монгол хүн ингээд Японы хэлээр ингэж гой уриалах найрс хүлээж авах надад бол таатай байсан. Зарим орн бол юу нь тийх байтгал ханддаг шүү дээ. Тэр нь бол та хэд маань ачуу гэж хэлэх гээд байна. Зарим нэг л Монгол зарим ч Монголиа. Бас тийм зөндөө сонсч ийсэн нэг бас давгаа ураг, хаа ураг үе мөч бас багцлаах дээр байсан. Ер нь тэгэл Монгол гээл ерөөсө Монгол гэхээр ерөөсө давгаа ураг хаа ургаар л ерөөсө хардаг л байсан юм шиг. Чи нэг энэ асуусан яг нөгөө хамгийн цолтой боллоо штэ. Тэр олон жилийн дараа нэг хамгийн цолтой болоход 4 жил тийм ээ. Тэгээд цолтой болоход бүх юм өөр болж эхэлж байгаа штэ. Чи хамаагүй өөр болчих. Цалинтай болоод эхэлнэ. Цалинтай болоод өөрийн гэсэн цаг уран цайтай болоод эхэлж байна. Орон дээр цолтой болоод эхэлнэ. Тэгээд эхлэнгүүт яг хамгийн анх яг цолтой болоод ичлээд юу утчихсан. Яг жөрөө рүү гараад. Баярлах нь бас байсан л да. Гэхдээ хамгийн гол нь тэгээд хэрвээ тэгээд хамгаалж чадахгүй эргэл доош явчих. Эргээд макуштаар унах болохоор бас тийм их бодож байдаг гэсэн болохоор бас нэг амар бас. Гэхдээ бас тодорхой хэмжээнд бас нэг мөрөөдөл штэ бас нэг сумууд орж ирээд цолтой их болно гэдэг чинь. Бас мөрөөдлийнхаа нэгэн хэсэгт бас хүрч ирж бас гоё л. Тэгээд тэрнээс гадна тэгээд өөр ингэ бас тийм юу хэмдэ. Бас хамгаалахгүй болохгүй. Өгшөө дэвш явах хэрэгтэй. Жөрөө тэр утсаа. Жөрөөд би нэг жил 5 бошоо. Жил 6 бошоо болтыг 5 бошоо болов. 5 бошоо болоо. Тэгээд магийн шар орсон. Тэгэл шууд дэшээ мах гэж байгаа. Тэгэж бас тэгэл гоё л. Цол ахих чинь тэгэл шинэ цолон дээр очин тэгэл. Тэгээ би ч шинэ жирээ цолтой болчиход бас Монгол явж байгаа л тэ 4 жилийн дараа. Нөгөө багшийн хийсэн юу байна тий. Ахтайгаа нөгөө сайн манай дөвжнээс ахтайгаа өнөр ахтайгаа ах цаг явдаггүй 4 жилийн дараа харж байгаа шүү дээ. Яа явдаггүй. Ахтайгаа зэрэгцээс хоцсон. Нөхөний дуудаж байгаа л та пив угаал гэсэн. Манай бас гой бас түүхэд байдаг шүү дээ манай ах нэрээ. Онгоцон даваар ингэсээр агаад бас хэцүү хөөчтэй юм уу. За тэгчгүй шиг очиж чадаад. Би мэ бас нэлээд пив ууж тэгээ нойр морой хүргэж иж бас. Бас яг тийм үед бол бас амар хол санагцсан. Би чи 4 жилийн дараа харж байгаа. Тэрний тэгээд бас мөрөөдлийнхаа нэгэн хэсэгт хүрээд харж байгаа бас. Тэр хэд хонж байгаа. Монголд ч хэд хонсон бэ? 7 л шүү дээ. 7 хоног. Ерөөсөө 7 хоног. Очоод
буугаал ерөөсөө найзууд хүлээгээд авчих юм ингээл очлоо. 7 шоутууд 7 пак гэл манай найзууд 7 шоутууд багтаж байгаа шүү. багчлаа шүү дээ. Би сүүлдээ бүр найзандаа ингээд хоол мол ингээд стрэм ингээд хоол идчих. За жоохон байж байгаа ингээл ерөөсөө ингээл хоол ирэхээр дуудаарай гээл. Тэгвчиж өөрийнхөө нойрыг авч байгаа юм чи. Тэгэхгүй л ер нь бол 7 хоног гэдэг чинь бол зүгээр унтахаар хайран байгаа юм чи. Шүнч уус байхгүй л Тийм. Тэгэл ширээний хоолны газар очиод ерөөсөө ингээл усаад ирсэн. Арай гайгүй нэг 15 минуттай гайгүй. Сэргээд ирж байгаа. тэрстэй аим шиг 7 хоног үтчээ. Тэгээ би чинь нэг тэгээд би ч бас 4 жилийн дээр очиж байгаа бас нутаг хостонд очихгүй. Зам явна. Донт руу явна. Манай донт чинь тэгэхээр чинь бас 6-7 цаг явна. Тийш тус хоош тус. Тэгээ ирж очих юм тэгэл. Замд нэг өдөр бүтэн зарцуулчихна Тэгээ ирж очих 2 хоног зарцуулчих. Тэгээ сумондоо очиод аймагт очиод хамаад цаадан ганаг цуглуулад нэг тийм найр надам хийгээд бас. Тэгээд хот руу буцаал тэгэл тэгэхгүй нэг үтгэл харахаар болчихсон шүү дээ. Тэгээ 5 хоног бол угаасаа тэгж өнгөрсөн бохоо. Үлдсэн 5 хоног л. Тэгж явж байгаа л нэртэйгээ танилцсан шүү дээ. Тэр үстэй 5 хоног гэдэм үү? Огөөсөө таньдаг байсан л да. За. Сошиалаар тэгвэл очиод танилцал. Тэгэл жаан болоод тэгэл. Жан. Мангар ашигтай 5 хоног гэсэн шүү. Тэр өвчнөө шоуны дундуур бас гэхээр Бараг хамгийн тэр явуултанд хамгийн том олзон одог тэр хэлсэн. тийм ээ. Гэр бүлийнхээ явуулцаад. Тийм. Өстой олцтой явсан. Угаараас холдож уушгаа баярлуулах өвлийн аяллууд эхэллээ. Алдан элсэн дээр жаргаж, хөх тэнгис ширтэж, шинэ оноо төлөвлөхөд бэлнэ. Ориг Travel компани Япон, Таиланд, Вьетнам, Турк, Хятад, Арабын нэгдсэн Эмират улсын 11 чиглэлийн шинэ жилийн аяллаа зарлалаа. Салбартаа тэргүүлэгч 9 жилийн туршлага 12 мянган аялагчтай мэрэгжлийн этгэлтэй хамт олон түргэн шуурхаа үйлчлэхээс гадна бүх авиакомпани шууд нислэг гайхалтай нэмэлт бонустай шинэ жилийн аяллуудаа амжиж бүртгүүлээрэй. Нэрээ Америк улсын аялал болон визний зөвлөх үйлчилгээч байгаа шүү. Share the happiness with Orig Travel. Бажаалтын ивент гэвч Orig Travel 2015 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа. Orig Travel маань зөвхөн Япон гэхгүй Таиланд, Вьетнам, Турк, Хятад за тэр бүр хэл Америкийн нэгдсэн улс руу аялал зохион байгуулдаг байгаа шүү. Тэгэхээр аялал зугаалгын сар ирж байна, үйл болж байна. Orig Travel-ийг сонгож үйлчлүүлээрэй. Одоо ер нь жилдээ Монголд хэр буцтай. Жилдээ ганц явж байгаа л да. Наадмаар л явж байна. Наадам Бишээ юуны дараа шүү дээ. Зугаалал. нэг сарын бошоо дуусгаад 2 сар. 2 сар. Тэгээд нэг явж болж байгаа. Тэр чинь хүйтэн л дээ Монгол. 100 юу байгаа юм? 5 сар, 6 сар гээд. Нэг бишээ 6 сар гэдэл нэг чөлөөд явахгүй. Наадмын өмнө хараад ирж байна. Наадмаар барилддаг байгаа шүү. Тий. Сумаа 7 сар дуус маш. Наадмаар л гэж. Энэ жилийн наадам их гоё үтсэн шүү дээ. Яг давхцаагүй. Энэ жил болгон давхцдаг байхгүй. Энэ жил их давхцаагүй. Тэгээ сайхан бохоо үзэл. Уушурээтэл. Бүх таалагдсан. Энэ жил гоё. шинэ дархаа аврахтаа боллоо. Хамт бас суур аврах. Японд бас нэлийн ирсэнд явсан хоолнд орно. Орхой бид нэр амин гоё юм идэв шүү дээ. Одоо орхмоор баслаа. Цааш нэг хэсэг бэртээд бас имчилгээ ирсэн баг. Тийм шүү дээ. Өнгөрсөн жил бид нэр чинь бас нэлээд бас хайзууд болоо. Соёлоо огч энэ жил аврах болох шүү гэл ярьж байгаа шүү дээ. зүйтэй. Тэгэл орхоо энэ жил аврах болоход нэг даваад утсан. Би энэ жил аврах болоход нэг даваад утсан. Зүгээр. Тэр дараагийн орхоор дараа нь мессеж бичиж байхгүй. Хойлоо ярьснаар болоход нэг даваад утлаа даа гэсэн чинь орхоо. Юу байдгийг дахиад хичээж штэ л гээл. Тэгэхээр бас тэгэл цаанаас бас дахиад нэг юм өмшөөл гоё. Тийм ээ. Наач таа юм. За манай одоо уушлаа. Би яг юу яач вэ? Спонсор хэлээр. Гэхдээ хэрвээ баажи бичээр тэгж амлаад нэг нь үндэсний бүх нэг нь хэлсэн бол би залгаал баажи стам чамаас олж. Нэг тав инглээ гэл чи бас тэгчлээ чамаас л оллоо гэл. Манай нэг найз байдаг шүү дээ. Одоо хин Жаги гэдэг. Батларын зааны хөө. За. Тэр чинь сумаа барилж байгаа байхгүй. Тэр чинь яг ид үе гоё найзууд. Оосаха башууд. Энэ одоо нэг цагаарыг гэдэг чинь одоо ингэ унжаад байгаа. Тэрийг мартчих би цолгоогээс ах. Тэгээ би 3 дараалал унтсан. Ер нь бодлоо болцсон. Бид нар чинь 7 л барилдсан шүү дээ. 3 дараалал унтсан. Нэг унах юм бол ер нь тэгэл
Тэр сайран башаал худлаа. Манай 3 тавцсан. Нэг цаа ороод шүү дээ. Амар яриа маяг хөөртэй байсан. Тэгээ би өөрийнхөө мартаад тэр найзынхаа жагийг гуйгаад. Өгч надад өгч маань юу мартчих гээд. Тэгээ тэрний хэрэглээл би 4 дараас таваад. Манай найз 4 дараас унаад. Тэрийг бүр одоо л ярьж. Надад уурлаад ирсэн. Чамаас олж яаж байгаа юм. Тэрнээс болчихсон байдаг юм. Тэгээ тэрний чам чи тэрийг мартаагүйс л би бас сайн барилж байгаа чинь. Чи 3 жил нэг жунаг үний юм өмсөд явуулсан. Тий, тэгэл 4 дараа авчих. Тэрний юм найзынхаа юм аваад. Септем байсан. Надад боож хөгжижсэн хөөд байдаг. Би ч яг хөө 4-д авцсан 50% амжилттай үзүүлсэн. Бас ингэ татгар байгаа шүү дээ. Манай найз л боож хөгжижсэн багтах байд. Чи цаа юм бэ? Ястаа септем би. Тайрын алцсан дундаас нэг сэдв болт гарч ирсэн юм. Оо ялт тэр надаас юм аваад гिचгүй бол би зүгээр хөлийн угал. Наад баажаа нөө хоо эдлэгэн сомод явж наа чи намайг хамгийн их дэвслэх байх уу? Өө бас ингэ бас тэгж боддог чийсэн яг ингэ яагаад тэгэхээр цагаас өдөхгүй байх л та. Өөр юм бэл. Чи яагаад бол чи ингэ тамирчин юм. Цаа ч юм бол хогийн навш штэ ер нь л дэмслэх штэ хамгийн дээр. Ер нь чамайг мөргөлж юм уу доороо дарж ингэж дэмслэх сонирхолтой л байна гэсэн үг. Яг найз чи үгүй штэ харин Якозуно болгочоод Якозуног дээр дарамтлах гоё юм шүү чи боддоо. чи өөрөө Якозуно болохгүй байгаа байхгүй. Үгүй тэр үнэ Якозуно ч хөө юм уу гэд тэрийг дарамтлах гоё штэ. Би бол найзтайгаа бол тийм л тэр чинь нэг нэгнээс мөнгө зээлнэ. Би мөнгө олчих юм найзаасаа мөнгө зээлнэ. Хизээч өгөхгүй ш хоёр үе энэ. Манай мөнгө олчих юм надад зээлнэ. Хизээч боцчих хэрэггүй. Ерөөсөө бидний чинь сүулдэ тэгээд адилхан мах хүчин зэмнэд байсан. Бид нар чинь тэгээд манай дэвжиж ордонд ойрхон байсан Токиод болохоор. Тэгээд гарахтаа зүг ордоо зүг байн хаан явсан зүг. Ямар сэлд энэ битэрэ гомо гэж ярьдаг байсан. Тэгэл бид нэг нэг сайхан дэмжиж байгаа юм л да. Ерөөсөө нэг сэтгэл зүйн талаар ерөөсөө. Заац. Сайхан найзууд сайхан сайхтай. Гоё тий. Гоё. Одоо энэ ялт тэр ч одоо хүн бас төлөвлөрөөр бодвол бодохоор л та тий. За тэр за PC мод. За PC мод нэг iPhone 16 10 сарын 10-нд нээлттэй байсан. За баярлалаа. Чи явуулна би ягшиж чийсэн чал тийм юм лээ. За сайн байна хэрэг. PC мод 10 сарын 10-нд iPhone 16 нээлттэй гэсэн ба. Тэгээд PC мод бол электро барааны одоо хамгийн өргөн сонголттой хамгийн том ихлгүүдийг тав хүн бүгд мэднэ. Тэгээд iPhone 16-ыг тав хүн хамгийн одоо ямар ч уушлахгүйгээр авах боломжтой. Дээрээс тэгээд та олон удаагийн ингээд нөгөө зээл авах юм бол тэр нөгөө хүн бас багасаад идэх тав хүн хэлмээрээ. За iPhone 16-ийн ялгаа гэх юм бол Apple-аас өгч байгаа нэг жилийн гаранти дээр нэмээд дахиад PC мод өөрсдөө дахиад нэг жилийн одоо баталгаа өгч байгаа. Инхээр 2 жилийн баталгаатай. Дээрээс нь уртын шил одоо нүүрийн шил одоо харах юм бол нэг жилийн нэг жил дахиад PC мод 5 хүн дахиад нэг жил өгч байгаа жил болно. Тэгэхээр дээрээс нь ардлын бас шил харах юм бол тэгэхээр нийтдээ ингээд 3 ингээд юу хамгаалттай шилз гэдэг бамбаа юм хамгаалттай одоо баталгааг таах нь PC мод гаргаж өгч байгааг хэлмээр байна. Тэгээ мэдээж ганцхан таах юм бол PC модос буюу албан ёсны газраас нь аваар гэдэг хэлмээр. Тэгээ ганцхан бас PC мод iPhone биш зам Samsung, Huawei бүгдээрээ байгаа гэдгийг бас таах нь хэлмээр. Тэгэхээр бүх ерөөсөө электрон бараануудыг бүгдийг хамгийн баталгаатай газар буюу PC модос таах нь бодож авч байгаа. Үнцнийг хямдрал өргөн сонголтын хамт. Үүнийг л хамгийн гин ирж үзээд 80% хүртэл хямдралаар хүснээ ав хүсэлтэд нийцэх ухаалаг сонголт бүхэн өрчлөгаагүй лизингээр таныг хүлээж байна. Ирж хайж байгаа бүх бараагаа Энэ хямдралаар хамаатан. Хар баасан гариг PC Mall. Бажаалтын ивент тэтгэгч Toki application за Toki application-аар та бүхэн гадаад оронд аялж байгаа. Дэлхийн 200 гаруй оронд дата явах боломжийг Toki application явж байгаа шүү. Та Монголоос гарахтаа Toki дээр eSIM-ээ идэвхжүүлээл та дэлхийн 200 гаруй оронд одоо интернеттэй асуудалгүй интернеттэй гэр бүл рүүгээ ярина, зураг аавн, зураг постлно, Instagram-да хийн, бааж шиг байн орж Instagram-ийнхаа хитэн лайктай байгааг шалгаж бас болно, юм хийж болно. Тэгэхээр таны утас eSIM дэмждэггүй гэж бити санаараа зоороо бүх утсан дээр болно шүү.
яадаг вэ? Нэр л сошиал хэрэглэн дээр нэг амар хязгаартай гэсэн шүү дээ. Тэгээ ер нь сошиалыг бол банк шалгадаг уу? Шалган. Тэр ч гол цаг нөхцөг. Хэдэн лайктай байна гэл. Тэгж хүртлахгүй. Цаа чин бол тэрийг ерөөсөө нэг пост хийчээ тэрийг 30 минут тутамд ор шалгадаг нэг юм. Ахыг чинь мэрэгжил нь адилхан юм. Урлагийн юм бол. Би одоо ингээд хаяа ингээд чамруу ингээд хүмүүс хай гэж бичсэн юм зөндөө байгаа шүү дээ. байна. Япон Монгол дүндэл Тэгэл байгаа шүү дээ. харин нэг хариу өгөхгүй. Монголчууд хай гэдэг Япон хай гэдэг. Тэгүрэн дагаж уншаад тэгээд хин бэ гэдээ орж ирнэ харахгүй. За байж байгаа гэдэгтээ харж удаж орж байгаа юм. Ямар профайл руу дараад харсан уу? Хүн болгол хардаг. Харна шүү дээ. Би харахгүй. Юу харахгүй болооч. Харна шүү дээ. Тийм байлгүй яах вэ? Байна тий. Байна. Үнхээр тасарсан гэдэг охин байл. Хүй байж байгаа профайл үзэх үү? Одоо үзэн шүү дээ. Үздэг болохоор л сүчихгүй. Одоо тэгээд тэр чинь хуурамч тийм ангилж дүндэл байх шүү дээ. Маа тий. Тэгээд хуурамч вэ нүү жиг юм байна шалгана шүү дээ. Чихэн би үл яах чааж. Үгүй зүгээр. Бас байна үсэн. Тийш дээ чинь адилхан л хүн шүү дээ. Хүн л бид чинь бүгд л хүмүүс үү тий. Хүн шүү. Сум охороо өөр хүн гэж байхгүй тий. Гэхдээ нэг сая коронавигоор нэг биш коронавигоор нэг 20-нд орсон шүү дээ Монголч. Ах нэг газар л байнга байх хэвээр. Клаб хаус уу? Тэг клаб хаус. Би ор сонсон. Тэр стаална. Ахын яриа л нэг од авах юу гэдэг лээ. Нэг өрөөний эзэн байгаад юу гэдэг лээ. Наад тийм нэг юу болгоод Хост наагаад. хоснууд юу аваад тий. Хөө тэнд ганцаараа өөр. Гачсны унгаагаал уу? Бүгд нөө. Тэг гарахаар миний гарч үтсэн юм аа дэшээ. Эвгүй нэ юу ч ярих юм тэнд ярих завч болтохгүй юм бэл. Баахан эндээс юм яриа. Тэр ихтэй коронавигоор бид монголчуудыг бас нилээн бас юу болгосон. Гой болгосон тий. Нилээн үедээ гаргасан зүйл нэг клаб хаус яах ч юм уу. Би бол байнга тий. Клаб хаус дуусаад байхгүй. Юу корона дуусаад клаб хаус байхгүй. Хинч их бүр яг үнэхээр өөддөг юм лээ Монгол. Одоо нэг баахан тэгэл нэг жоохон залуу хөхтөл одоо би устгасан байхгүй. Өглөөний 5 6 цаг гэхэд доороо хамгийн дээдлэнд чинь 5000 хүн байх хэрэгтэй шүү дээ. Ахын нэг групп гэдэг нэг бас нэг айгүй групп тийм мембер байгаад гэсэн тий. Байсан. Би ч Бахан хүүхнүүд байна. би ч Энд явж идэг гэсэн. би ч хаан туустай байсан шүү дээ бүр клаб хаус. Сүүлдээ нэг клаб хаус ингээ нэг корона одоо тавигдаад гайгүй ингээ болцсон шүү дээ. Тэнгүү чи нэг клаб хаус дээр чинь яг тийм юм сонирхолтой юу кейс хүмүүс л үлдэж байгаа байхгүй юу? Нэмэх 21 зөвхөн октын шивнэ мөвнэ юу юм уу? Тэнд нэг явж ирсэн. Байж л байна харин. Яа да. Гайхаад яах хаяад өөртөө эргэлцдэг юм байна. За би нэг юм бодоод байна. За би яг очиж чи тэнд байсан яа чи бас явж исэн байгаа л. Чамайг дагж байгаа учраас Харна шүү дээ. Гарч ирдэг байхгүй. Тэгээд та тийшээ орох чинь тэгээд таны нэг найзууд бүгд орж ирж шүү дээ. Гадуунуудаа дагаад дэгдээгнүүдэд дагаад ороод тэгээд чи ингэдэг байгаа. Оронгууд ингээд орж клабаас орно шүү дээ. Тэгээд гоё өрөөнүүд байхгүй шүү дээ. Тэнгүү тэгэл байгаа хамгийн сорготоор нь пак гэж орно шүү дээ. За би ийш орж бажихтай адилхан болоод яах вэ гэдэг. Тэрийг нүдэнд хагаа авчих. Яа чиэс өөр сэргий юм байна. Яаж ингэ нам оронгууд л божоо гэж үзсэн тий. Нэрийг хараад за цойлъё. тэр зарим нь бол орхос сэвтэй нэрнүүд байсан шүү дээ. Байна. Бааж байж л байсан. Би бүх юм орж түүчэд гарч явдаг гэсэн л дээ. Хийх юм байхгүй. Тэгэл орж бүгдийг нь орж түүчэд гарч явдаг. Манай фантастикийн шагаах ус байх байдаг шүү дээ. Өөрхийг яах нь вэ? Заавал ингэ. Тэр нь өөрхийн бүгд л байсан баха. Бүгд байсан. Байгаагүй. Тэр шагаах барсаах гэдэг чинь бас гоё хүмүүс юм лээ бас. Тийм. Манай энэ манай Барсаачин бас энэ Японд нөгөө кинон тоглоод Японы юу нэлээ амжилттай яваад шүү дээ. Тэр кинон өчтөр шагнал авсан байсан. Тийм. Анх барсаах чинь нэг киногоо хийж ийн гэдэг ирсэн байхгүй. Тэгэл нэг битээр бас нэг барсаахтай нэг гадуур бас хоол идэл ингээл жоохон ууж идэл явна шүү дээ. Ропогийн мохогоор явсан байсан. Үгүй тийм бол газар яа. Ууж идэл цааш уухгүй. Уухгүй шүү дээ. Уудаггүй. Тэр ингээл байждаг. Тэгэл яхаар нэг би ч нөө яхаа сумууч юм тэгэл надрууч хүмүүс тэгэл ингээл уус сууж мууж гэл. Тухайж кинонд гараагүй хийжсэн болох. Тэгээд буцаал эргээл ирсэн киноны энд гарцсан нээлттэй хийсэн. Тэгээд бид тэр цуг явахад надад хүмүүсээр зураг аваад гэж би уцын хараад ингэ зураг аваад. Амар ус шүү дээ. Ер нь Варсахи одоо энэ мэдгүй юм гэж зураг байхгүй байна. Бүтгөө. Найс. Нэг байгалах л да. Ер нь бол массын хөрөнд л нэлээ явсан шүү дээ. Тэр кинонд цаа өглөөх юм сайн мэдээ харлаа. Тэр кино сая Японы хот юм.
Тэ нэг ямар Шагнал болсон тий. гэж штэ кино. Барсах бол тэр дүрээр нэлээд явцсан. Үсэж тий. Тэгээ ер нь тэгээд бас тэр үзээгүй бас нэлээд ховор л антик. Nice. Гоё юм. Анх гараагүй багт хийж мэдгүй байсан. Тэгэл гарсныхан дараа зүгээр битээр цуу явж явах зүгээр барсах руу л гэж байгаа юм. Тэгэхээр сошиал ерцэн юм тийм ямар амар юм бэ л. Тийм шүү дээ. Манай Барсаач Бахархад Амар гоё мэдээж надад тийм. тийм. Гоё. Мундаг. Барсаач үнэхээр бас царайлаг гоё залуу да. Бас бахархаа штэ. Монголда хамгийн гоё хамаартай залуу. Наа чи хүн дээш гарахгүй. Миний хайлт юм. Миний хайлт. Та нэг хэлдэг штэ нэг хүн өөрөөс нь дээр явахаар жоохон ингэдэг байдаг гэдэг. Үний юм байна да. Миний хайлтдаг байхгүй юу? Та мэдээ. Чи одоо би чигээр Барсаад ингээд сүүлийн үед амжилттай яваад байгаа шүү дээ. Наа чи мөр шүрмсэн татдаг юм. Мэдхгүй бол чи жигч өөрөө гэнэ. юм байна. Барсаа зодод юм байна. Миний хөл өөр шүү. Өгтө Барсаа мундаг аа. Тэгээ гоё юм л яг Тэгэхээр хайлтад юм байна. ингээд цог дагуулаад явж явах зүгээр ингээд хүмүүс Тийм. нүг Вивантер гадаг Чингис хаан цагдаа явж штэ гэл ингээл ерөөсөө. Тийм. Басаа бол мундаг шүү дээ. Сая тэр 6 3 дээр нөгөө нэг найруулагч нэг юу гэдэг бах замчаан гэдэг бах. Тэгээд жүжигчин хүн өөрөө тэрийг амьлуулдаг. Тэр Барсагийн 6 3 дээр газар хөвтөж байгаад орилж борцдог бол тэр одоо Барсагийн юмр авахтаа л гэж би бодож байсан. Барсах тэгэл ах нь тэр чинь нэг киногоо аваад нэг ийш чишээ тараа явсан штэ. Тэгээ шагах Барсах хоёр шүү дээ. Тийм. 6 3 Японд гарах те. Тэгээ Барсах тэгээд ах нь шагыг танилцуулнастай 90 шиг өрөн байгаа гэл. Тэгээд сагын киног нэг Сайхан уудаг авах гэсэн юм. Тухайг байгуулсан юм дээ. Уугаагүй. Хальт харихтаа нэг төшөөлөл орж ах шиг байсан. Би ч эдрийг зүгээр ойлгохгүй л дээ шагаа Барсаа эдрийг баян. Уцаа Японд тухтай ярьсан ш надад ярьдэн ш эдэр чинь. Хүү ах Японд ирчлээ гэж ярьдаг байхгүй ч хооронд тэгэл. Баян холбоотой юм те. Баян холбоотой ш ярьж юу гэж ингэж. Чамруу шөнө 2 цаг үед нэг хүн ингээд видео колоор орж ирээд амар за орж ирвэл чи юу гэж бодох вэ? Найз чинь. Унтчих тоо. Тий 2 цаг. Уцаа нах видео колоор. Ахгүй шүү дээ. Нойр маргааш өглөөр зосно. Тэгэхээр тэсэн чинь амар авах хэрэгтэй гэдэг emergency. За бас авч болно. Тэг ингээ emergency нөхцөл байдал одоо Тийм шүн ингээ бас нойр авахлаа. өөр юм бодож. Тэсэн чинь нэг тэнэг гар өөдөөс ийм пүү завлаа гэдэг үйл яг юм. Наад чинь нэг цомох яриад шүү дээ. Тэгвэл чи яах вэ яг жишээ нь? Уурлна. Уурлаа. Энэ нилээ уурлаа шүү. Маргааш нэгээр уцаараа чи ямар мөн ингээл. За яхаа зүгээр хоёул Ер нь бодоод исэн чинь найзууд чи заа. манай тэр одоо Бямбадо бас тийм шүү дээ. Надруу залгана. Цаа чи нэг машин згшинд бол шинэ машинтай болол ингэ. Гас нэг залгадаг байхгүй. Тэр эдгээр бүгд мэддэг. Ийм л авлаа гэж яасан. Яа яг гэсэн санаад. Гоё юм. Ингээл. Ийм ашаал. Тэгээд нэг би нэг утын авдаггүй байхгүй. Тэгээд дээр хэдэн хоногийн өмнө нэг машин тоол нэг ярьсан байсан. Тэгээд өдөр нь директор өдөр байсан. Надад заргаад болтгоо. Манай ихнэр бямаа заргаад штэ. Чи гараа тардаа. Гэсэн чинь доор ирсэн байгаа байхгүй машинаа. Би дэр нэлээд ингэж уншсан мэдсэн. Ихнэр л байлаа. Тэн доошо цонхоор хараад үзтээ бямба байна гэсэн байна. Тууны житэй байсан. Жи цагаан житэй байсан. Харуулах гэж ирж байгаа. Тэгэл дуумагаа. Асал гой сүртэй штэ. Бэмба тийм дүү цайлгана уу? Цайхан. Цайлгана уу? Ингээл явуулаад их хүн яваалан тэгээд Би гоё гэсэн тий. цайлган гоё. Манай бажич нь бол бас юм цайлган. Тэгээ өөрийгөө айгу ухаантай гэж боддог ч хэрвээ би бат итгэдэг компьютероор бажигийн тарих хэдэн настайдаа гатсан бай гэх юм бол нэг 15 наснаас бол нэг дээшлэхгүй хаа гэж боддتي. Тэрэнд бол би итгэдэг. Ер нь сэтгэж байгаа мэдчихэж байна. Яг хүүхд ч шүү. Тэгээд би ухаантай гэж яриад. Тэгтээ тэгвэл хөгших юм чи одоо хүүхдэр л байж л та. Тэгтээ тэгвэл хөгших юм гэж. Бас зөвл юм байна те. Тийм шүү дээ. Яг юм. Би насандаа байх юм бол энэ тэгээд нэг ярваас юм сууж шүү дээ. Яг насандаа байна юу гэдэг. Боцтойгоо өдгөр хатгуулаад яах гэдэг юм бэ гэж аль цаагаад үг гэх юм. Гоё шүү дээ чинь. Яах тий. Миний найз ч бас сайдтай гоё юм уу? Гоё найзууд юм байна. би бол яг найз нь ч бас биш л дээ. Яг жинхэнэ найзууд нэг имэрхүү дээл юм шүү. Би Тийм ингэ байна. найзаа гэж боддгоо шүү. Өнөө өдөө сэлж байгаа. Өнөө өдөө бид сэлж байгаа. Зүгээр ингээд сэргэхэд хажуу зүгээр ичдэг байх шүү. Наач. Би өнөө өдөө босон гэж байгаа шүү. Яасын? Яа. Зүгээр ч байгаа дээр биерээ ингээд дараад авчихсан хэрхий.
Өчиг болчихдоо гэдэг ингээд зүгээр байхгүй гэдэг. Өдөөд байгаа байхгүй намайг. Тэгээ би зүгээр их буцаад ингэдэг юм шиг хаад яг тэрнээс тэгээ өдөржингөө би нэг ингэдэг юм хэлдэг байхгүй ингээд. Тайр чинь ярих сэдэд их дурсамжтай л юм шиг. Надад бидний хүрээтэй гэл наач ууралдах. Тэгэхээр би зүгээр л ингэдэг байхгүй. Чи одоо хурсан хүрээгүй хоёрын донд за битэрийн тэрж явах. Одоо энэ сумаа хүний гэр бүл байна гэдэг хамааргүй байхаа тийм үү? Хэцүү. Бид нар чинь одоо ингээд хөдөө орон нутагт одоо хөдөө болж байгаа тэмцээний дуусаад ингээд тойргийн барилдаа ингээд явчихна. Дороо ижил хамгийн урттай бол нэг 2 цагаар ингээд яваад өгч байна. Ингээд аймагуудаар ингээд тойроод том хотуудаар ингээд тойроод тэгэл ард тэгэл гэрүүл хүүхдийнхаа яв хариуцсан гэрүүлээ хариуцсан ингээд бүхэл том юм одоо гэрүүлийн үндэл ирж байгаа юм л да. Би бол яг энд үл ажиллая гэж явж байгаа. Тэгэл ар гэрийг бол тэгэл нэрмэн авч явсан. Бас ингээд үдий зэрэгтэй явж байгаа бас эхнэр гэрүүлийн юм дэмжлэг бас байна. Тийм шүү дээ. Тэр байхгүй бол ар гэрэг байхгүй бол хэцүү шүү дээ. Тий, бас наад захын бас санаа зовхгүй шүү дээ. Тэгэл эхнэрийнхээ гэрүүлийнхээ юугаар л ачаар бол тэгэл яриулынхаа асуудалд санаа зовхгүй зөвхөн өөрийнхөө барилдаанд л анхаарал явуулж байна. Юу яаж би маа уцаа гэж өгөх үү? Боломжтой бол. Би уцаа тэр явд байна уу? Заавал би чамд гоё жилиг өгөх гээд. Монгол юунуудаас санаж үздэг байлгүй дээ. Тэр мөн үү? Ам уу? Сугуудаа. яг өдөр төгөө яг хэд охин мессеж хийж байгааг харах гэдэг дандаа. Би гоё аппликейшн суулгаад битээ. Дандаа юм балаа юм өөршгөө юм ярьж. Тэр бол яг нөгөө юу асуу нөгөө одоо үнцэн асуудлууд нэг л дээ манай ер нь ингээд анзаараад байгаа амьдралын бүх юм дандаа ингээд эмхтүрний зүг байгаа тийм үү те. Зөв. Манай очоод ихнэр чинь зөв сондог юмэр буруу үед бол буруу, зөв гэл. Буруу юмэр уултгал явуулахгүй шүү дээ. Ойлгохгүй. Болохгүй те. Юу юм бэ нөө? Угаасаа маа бэмба юуны хэрэглэгч юм бэ? Мотивгийн хэрэглэгч юм бэ? Би юу яач за жамруу нөгөө инстаграмаар чинь 1 жилийн ирэх бэлгэнд явуулчих за. Зовлоо. Тий. Чи угаасаа хэрэглэгч юм байна тий. МОТV-д Премьер спорт сувгууд нэмэгдлээ. МОТV. Зүгээр юу ярьж илээ сая. Тундажгүй. Тэгээ нөгөө эмхтүрчийн зүг үг байл. Ахнаа нөгөө мөрөдч юм гэдэг бүх юм аягүй сайн шүү. Зөв. Дандаа зүг байгаа тийм анзаарсан чинь. Бас тэгээд бас байж тас. Хаяа Өөрийн гэсэн бас юм байж тас миний. хаяа сүрхүү ер нь чи. Миний зөв гэсэн юм бол байна. Зүрэн. Тэгээ сүрээд эцсийн мөчтэйг ахаал тэгээд сүрсэн зүг болж байна. Тэгэл айдастай л явна шүү дээ. Зүрчих юм бол айдастай л явна шүү дээ. Айдастай гэснээс нөгөө ер нь түрүүн сая лифтэнд явж байхад гэрлийн унтраастай асаалттай унтдаг гэдэг юм ярьсан уу? Тийм шүү дээ. Торгийн барилдаанаар янз янзын газар л очиж байгаа юм л да. Хөдөө хээр гэл ямар ч юмгүй газар гэл. Сая манай торгийн барилдаанаар зуны торгийн барилдаанд л явж байсан чинь манай Монголд дэлгүүр хол гээд ойрхон дэлгүүр авахгүй тэгээ таксигаар дэлгүүр авчихсан чинь харих замдаа баг гарцгаж байгаа байхгүй. Зам дээр баг өвчсөн. Би ч амар сүнс гэж байгаа. Сүнс. Чи энэ олон жил одоо Япон сүнстэйгээ яриад дээ шүү хүмүүсүүд. Юу нэ сүнс харсан юм уу? Үгүй сарж байгаа. Нэг ч одоо яг нэгээс уус байдгүй мэтрүүлж байгаа гэрлээ асааж унтаад. Зүгээр цаанаасаа таагаад дим юм. Тэгээ бас нэг байгаад идэх шүү дээ. За инглээ бид нар бол инглээ энэ буудал шүү дээ. Энэ бол аюу тийм дээр үеийн буудал юм биш үү те. Галаасаа бол бүр яг жинхэнэ сүнстэй байшин шиг л харагддаг байшин байлээ. Шүн бол нэр те. Эйгүү байр байл. Тэгээд нэлийн хуучны буудал шүү дээ. Гэхдээ энэ сум нар их буудаг те бас энэ хавтай Түүхтэй буудал. Түүхтэй буудал юм байна те. Гэхдээ бол бас эйгүү. Тэгээ манай өрөөний сүнсүүд бол аюу тийм 50 сүнсүүд байлаа гоё. Хаяа нэг ус гойжуулах юм, хаяа нэг зуг тасах юм өөр юм байх. Хаяа нэг ингэ самардах юм. Би тэгэх юм бол унт чадахгүй хөө. Гойго зургтал асч илээ шүү. Ямар суд басаад унтчих. Зург тасах юм бол нэг асч яах будаа. Хараа өөр бодол байсан. Ер нь бид нар ч бас тэгээд бас гоёч буудалт байна, муухайч буудалт байна. Усууд гоё. Тэгээд яг эвгүй буудал ингээл яах юм бол тэгээд шууд ойрхон нэг буудал ягаал. Тэгвч тий. Гэхдээ хайгч ус гойжуулдаг чинь нэг тийм муухай юм биш шүү дээ. Тэр чинь ариун зэвэрлэх. Ариун зэвэрлэхдэг үү тий. Ариун зэвэрлэхдэг л сүнс байгаа байхгүй. Байнга гараагаад байгаа сүнс байгаа байхгүй. Харж марж байгаагүй.
Гэтэ яг хүмүүсийн яриамаараа сонсохоор бол зөндөөлт юм байдаг юм лээ. Би яг өөрийн биер бол мэдрээгүй болохоор нэг амар яадаггүй шүү дээ. Тэгэхээр би яг юмыг яаж тэгвэл бүх гэлээ асаачаагаад сагаад унтцсан. Ачаа Би яг л тэгдэг юм л бүх гэрлээ асаалт унтдаг болохоор ирдэггүй юм лээ. Би тэгээд юмыг яаж бүх гэлээ асааж унтлаа. би над гэрлээ унтраал та гэсэн чи ер нь гэрэлтэй унтчих зүгээр шүү ч юу ч гэнэ мэдгүй. Хоёулаа унтдаг юм уу? Тийм хоёулаа бүр гуруулаа унтчих хад. Шүн ихнийх өдөр дүүгээ авч голдоо хийлээ. Тэр дүү маань урч нь бид дээрээс лухтлаа унтаж чадсан дүүгээ. Та мөн хоёр шиг заавал хөргөлдөг унтахгүй гинэ манай. Тэгэхээр заа бид төр өчтөр тэгээд яг бүх гэлээ асаагаа тэгээд сайхан. Хоёулаа гурлаа унтчих гэрэл асаалттай гэдэг л ойлгохгүй байна. Би тийшлэг ганцаараа шүү дээ. Гоготыг ихэвчтэй Тэ? цөөн тохиолдолд нь хоёлоо байгаа юм уу? Ер нь байгаа юм. Ихэвчлэн гэрэн тэгэл ер нь ихэвчлэн. Яг гоо тэгээ нэг дүүнэр бас байж таа. Одоо зэндааны цолтой их болох гээд байгаа. Тэд нар чинь бас өөр дивжинийхаа цолтой бүхний туслага хийгээд гарч байна. Тэгээ би чи бас аль болох бас тийм олон хэд юутай. Дүүнэрээ дуудан дээр хаяа тоглож муулна. Ингээл янз бүрийн PUBG мовжи. Ганцаараа унтчихсанаас ингээд таньдагаа сайхан юм яриад унтчихсан хамшгүй шүү дээ. Тим утгаараа л хэлсэн. Тэрнээс биш бол өөр байхгүй л тий. Манайхан ягаад ирэхээр энэ нөгөө манай ялт чинь бидэд дунд хамгийн аимх нь байхгүй юу? Одоо Тимгүй юм байлаа. Би бол гэрлээ унтрага унтцсан. Унтыг л бодсон. Тэгсэн чинь би ер нь асаалтаа байсан дээр юм байна гэж бодохгүй. Юугаач утсан. Ямар ядаач утсан ер нь дээр юм байна гэж утсан. Бас гэрэлтэй бол бас гайгүй хаа гэдэг нэг тийм нэг мухар сүсэг гэдэг мухар сүсэггүй ч мухар сүсэг ороод идэв тийм. Тийм л бас. За би лавга урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. Нөгөө яг одоо башаа эхлэх гээ тэгээ том зорилго тавьсан байгаа бэлтгэл сургуульд өдрийн нойр чухал үед ингээд нойроо асч ирсэнд битэрийн зөвхөн хувьдаа маш их баярлалаа. Тэгээд нөгөө энэ мотивийнхнэр энэ бас юу өгсөн шүү. Нөгөө нэг жилийн эрхийн хамтаар нь юу юм бэ нэ хаа? Алчуур өгсөн шүү. Тий. Монголын сайхан гэдэг юм үзэл. Тий. Чи яг тэрүүгээр саксаастад чөлөө болсон заа. Тий. Би бас нэг юм явж байгаа манай экогийнхэн манайхаа энэ бол монголчин бүгд мэдэн дээ. Та бүр гадаад байгаа монголчин бүр их мэддэг баг. Хүмүүс хамгийн их тийм монгол хамгийн хавдаг гадаад одоо зүйл энэ эко уустдаг цай гэдэг. Тэгээ 16 онд одоо 15 онд ерөнхөн монголын манай одоо яг энэ уустдаг цайны төрөлдөд их орныхоо одоо хөрсөн дээр одоо ургасан тий. Анс чицраг нь нэрсгсэн живсүүдээр энэ уустдаг цайгээс энэ дээр гадаад байгаа монголчууд хамгийн их одоо захиж авдаг ер нь автоматар авч явдаг зүйл нэг болсон. Тэгээ нөө дотн мэдрэмж танил хамт гэдэг. Тэгээ энийг бүтээгдэхүүний дээжээс бас Монголд амууд бас ямар ч илүү бензин нөгөө бодог гэдэг чинь хүнсний бензин байхгүй гэдэг. Онцлог жимснийх мөнгөөр одоо тэгэл Монголоос юу захих вэхээр тэгэл одоо цагаад л захитай болчиход. Хорхоо харуул марлуу. Харуул тэгэл. Хорхоо харуулж нэгтгэв юм аа. Нутгийнхаа харуул марал. Одоо хөдөөгийнхаа харуул маралыг. Хаа очиж бас их ойрхон байгаад шүү дээ. Хайрцангу өдөр болгон өнгөс нисдэг шууд. Тийм бас. Ялтмалт руу юу Америк юм явуулах гэж хэцүү юм бэл. Харин яаж нар хэдэн цаг. Тийм. Би бол өстэй 50 гэдэг хэцүү байхгүй та. Шууд нислэг байхгүй ер нь жоох. Монгол намжиж ирсэн үү та? Энэ яг энэ дишээ шууд нислэг байна. Монгол руу шууд нислэг арай 50 даг байгаа шүү дээ. Ялт руу юм явуулах байна. Бид ч бас тийм байна те бас зоргоороо. Та хэд бас дураараа хизээ явчихна. Баг одоо тий зуны юунд орж байгаа терапид орж байгаа баг хэд яваад байна. 7-5 муу яваад юм яа. Тий. Тэгэхээр хайд ямар ч энэ жил явах чадаагүй тэгээд дараа жил явна да. Энэ жил зориг байна тий. Тэгээ зориг байгаа. Зориг байгаа юм чи Монгол руу байн явж яах юм бэ? Зорилгоо биелүүлж явахгүй. Энд ярьсан энэ зориг байгаа. Лекцийнхний хоорондоо ярьсан юм байгаа. Жаргал нэг зовлон нэгтэй. Тийм. Танах чи. Одоо сүүлийн зовлон нэгт болоод байгаа юм шүү. За яг чи энэ жил гэхдээ нөгөө том зорилгоо биелүүлээрэ. Тийм тэрийг. Тэгвэл бас битэр бас хийсэн юм бас тийм мэдж байгаас тийм. Тэр л нөлөөлөл шүү гэдэг. Яраа нэг за ингээд косуна болоход маань баачи ялдах маань гэдэг. Яг энэ чигээр яг тэр нөгөө ярьсан хөхтэй ярьж шүү дээ. Бажи гэдэг. Яалаа. Бажи ямаа. Ямаа. Манай миний нэрийг Японоор хэлэх гэж зовоод байна. Тийм. Бар яа гэсэн хамгүй дөрөх. Яа гэдэг. Тийм бар ямаа. Яа гэдэг чи ямаа гэж гэсэн тийм. Яалалт. Чи яа гэдэг чи ямаа. Яа.
Яг Минийхээ үгүй юм Биш, шиг яг ингэж гэж хэлээд байдаг. Зүг бич ярариту гэж хэлээд байдаг. Бараг тэгж. Ямаг юу гэдэг? хэлээдсэн баг. Яги. Яги гэдэг үстэй. Тэг яги гэсэн. Аа Яги маа яги ямаг таны хочоор бол тэгэл яги гэх юм тий. ягиг ямаа гэдэг гэсэн. Тэгэхээр чамайг ям. Тэг яги гэж хэлж байгаа. Тэгэхээр Чи нэг Бажи яги. ил ирээс хэлж чадахгүй тий. тэг яги бажи яги гэхээр чи бажи ямаа хоёр гэсэн үг шүү дээ. Тэгэхэд болчихж байгаа байхгүй юу? Тийм ээ. Юу хуяах ингээл байж идэг юм ингээд. Хуулиарч ямар ч хийцгүй Ямар ч үүрэггүй. ямар ч үүрэггүй өөдөөсөө хараад ганц нэг гэрэл мөл байх юм бол юм өнжүүлж чадах. Би сая ярьсаахгүй найзтайгаа машинд явж байгаад. Тэр хоёрт нэг хуйгаа гэж юм байдаг юм. Надад нэг хуйгаа гэж байдаг юм байна гээд. Манай энэ сая золоос найз. Хоёроо гэдэг юм аа. Тий, бас Яг үндэ бас гоё сэдв багс тэ зөндөө. бага тий. Чи анзаарвал хуйгаач яг юу ч хийхгүй анзаарсан. Бас гавгүй шүү дээ хайх тэр. Нэг хүн муулаад хараад биш үү гэж. Сая тэгтээ ба чи юу гэлээ чи өнөөдөр халууны өдөр шүү дээ. Тэгсэн чи Өнөөдөр халуунтай байхгүй юу? Өнөөдөр Одоо орой шууд Орой шууд Токиод бууш та. Шууд шибуй орой гэсэн байхгүй юу? баг болцсон л тэр чи. Энэ жил байхгүй л. Энэ жилээс баг болцсон. Гэтэ яг зүү шибуй орой гэсэн. Гоё шүү дээ. Тэгэхээр нэг 9 шид юм харж байгаа. тэгсэн чи яг одоо дотор нь бас нэг юм ботсон юм шиг ямар костюм өмсөхгүй. Тэгэхээр би за хуйгаа үзрээ байгаар авахд хүн айлгачна. Яаж агс гидсэн ингээд Байгалийн бирлэгч үнэтэй будагч бүцгүй эко өвсдөх цай. Баяр маягаар ер нь тэгээ дандаа юу гэдэг чинь. Ингээд дандаа ингээд ийм тэмцээн болох гээд яг чухал үе дээр явж идэх байхгүй. Тэгээ баярлалт нэг баяр. яагаад гэхдээ энэ шибуйд яг нөгөө хийдэг үсэн гэсэн чинь яагаад болцсон юм жилээс бид нар өчтөр урдч яг харсан. Ноо халуун гэсэн байсан байхгүй. Энэ үнэн сайн солонгост нэг баг юм байна. Тэрнээс болсон юм байна шүү дээ. Тэг ярьж соёл дээ. Солонгос туснаас юм болчих их хүн зугсан. Тийм угаасаа зэрэг өөрчнөө ихсаа их хүн цуглана. Уул өнөөдөр яг жинхэнэ хэрэгжил орчих үзье. Одоо бүр алан шүү дээ. Тэгтээ хүмүүс очих واخа тий. Очихгүй байв. Тэгтээ бас хэцүү дээ. Японууд бас тийм нэг яах юм бол тэгэл Бүрэмж юм бол аюу санаа тий. нэг талд нь Японд бас тийм юм гоё шүү дээ. Гэтэ юу аюу амрах басна. Яг оройд шууд чуучаас массаас холдохгүй ч магадгүй гэдэг. Хогийг үзүүн ганц юу гиц гаргаж игээд нүд зураад ам зураад шатан гараагүй гэдэг. Барих Гиц үнгээд. тэгэх юм бол шалтан юм бол бас хэцүү шүү дээ Японд. Гойгод чи ингээд ийм юм гэж гэдэг. Гиц үнгээд. Зүгээр ингээд фотокоос үл ингээд ингэж шууд хоо. Ингэж телевизэн болчтой юм. Гицэн зүгт гардаг байх. Ахыг гэстэй амар хийх юм байна. Та зүгээр байхгүй тий. Дуусныхын дараа тэр ингэ. Үгүй ингэхгүй л өөдөх дээ шүү дээ. Хойгаа гихгүй яам шиг. Бид нэг фэйсбુક гэдэг саксофонгийн нэг найзтайгаа лигтэй байхгүй. Тэн дээр яадаг вэхээр манай хойгаа ерөөсөө алдаа гаргахгүй. Алдаа аваад байхгүй. Гар нь ингэж гардаг. Гицэн алдаа. Тэсээ ярьсан гин хамгийн анх би бажихын нэг тийм заалтан тарсан байхгүй. За. Ямар сургуулийн заалтан юм бэ? Хэдэн хонд вэ? Бүр жоохон байсан. Би өрөөд удааг байсан. Амар л ууртаг өгөөд байсан. Би бүр амар тод сандгийн. Хэдэн он юм бэ? Бөмбөг барайл ууртаг өгөөд байсан бүр. Тэр ч одоо бүр 2012 13 он байна уу? Хаа аль сургуулийн заал юм бэ? Тэр дайрах юм биш нэг тэр хавцаа байлуу. Сарахчгүй ёстой. Ах нөгөө бас газар мөргөлдсөн сошгүй байгаа. Тэгсэн чинь ерөөсөө тэнгүүр чинь ганцаараа цугалтаал өгөөдсөн ерөөсөө. Ингээд дамжуулаач яагаад ч гин. Барыг муудалцаад байсан шүү цог явж байгаа нэг хүнтэйгээ. Би бол тэгэхэд анх удаа хардсан юм тань. Ямар үгүй нөө. Зааланд байсан. Ямар ч нэг цагс болоод. Би бас нэг зааланд эдний дараагийн ээлжинд тоглоход хүлээж байгаа. Ах тэнгүүрсээ уурлaalгүй. Яг яаснаас хойш сүүлийн сарын өмнөх юм юу цахгүй байна. Мөргөлдсөн. Тэгвэл хоёул дахиад нэг мөргөлдсөн. Чи нэг тийм үзчихгүй юм баа жаа. Тийм юм байлээ. Тэгээ Монголд л хоригдсон. Ингээ үзчихэж. Монголд л хоригдсон юм байлээ. Тэгээ би дараа энэ сараа тэмцэнд бодгоолч. Я амарч гэсэн яагаад гэсэн мөргөлдөөд гэсэн. Бачих тэгээд. Гэтэ тэнтэй гэсэн хүүтэн зэвсэл бааж таа. Гэтэ түрүүний гидсэн гэдэг амар.
Тэр өглөөгтэйг өөрийгөө дотроо хоёроо яг шивгүй орно гэж бодсон байхгүй. Ингээд царинаас нь хардсан шүү дээ. Дотроо ингээд ямар маск өмсгүүлээд ингээд бодсон ч юм би. Чигээр зүгээр ингээд дангаараа явчихад хүн айлчиж байгаа юм гэсэн. Яа ч ингэ бид нар чинь бас одоо ингэ үсээ ингэ бооцсон байгаа шүү дээ. Ингэ хаяа бас бид нар чинь бас ингэ амралт мамралтаараа ингэ бас ингэ жоохон задгаа тавьж жоохон толгойд амраад байгаа байхгүй. Тэгэхээр ингээл задгаа тавихаар тэгээ нэг том би тэгээ нэг том гидс мэдс ингээл ингэ яагаад тэгэхээр бас сөрдмөр харагдаж шүү дээ. Юу үсээ задгаа тавьж ингэ задгаа тавьж гарч. Боор ингэ идэв юм байгаа шүү. Тийм. Усын мурт юм уу? Яг ингэ энэ хүртлөө яг ургуулхныхаа яг 2 жил хардаг. Тэгжиж яг сумууж боллоо тэгэл. Тэг чи ингээ үсмүс чи ингээ унчаар гоё бас манай хоёрыг халдсан. Тэгээд гинцүү ганцхан чи бол ингээд үстэйгээд гараад энэ чи ганцхан халдсан ганц гизэд гараагүй байгаа хөөхтэй бас. Би бас бодлоо хэрвээ хайлуунд явах юм бол бас тэгж үсээ задгаа тавиад энэ дэр баах юм хоёрах шиг зурууч гэж. нэг юм би үстэй. гинцүү хүн болоё гэж юу? Тий. Тэгээд тэр дэмий санаа. Гинцүү хүн ба. Би гизүүнийг хамгийн их хязаарсан гэж гизүүнийг зигний хүмүүдээр нөгөө яа тэгнэ чи гизээр ингэ зурцсан юм зурцсан нөгөө байж дээ шүү. Борлоо Борлоо. Содомго их нөгөө аяг гизээр зурдаг шүү. Тэр хамгийн сүүлд харцсан гизүү юм биш. Тэгээ одоо нүдний хамгийн дөхөх нь хуйгаал харагддаг байхгүй. Хуйгаал гиз харагддаг байхгүй. Тэгээд тийм чи өөр нүгийг харж байгаа үстэй. Үгүй фитер чинь сошиалор ах тэгэл орж ирэл. Аль хэдэн сарын өмнөөс эхэлсэн юм уу? Хэдэн сар өмнөөс? Ингээд яв шүү. Орно шүү. Чи нөгөө баажи энд гэдэг байгаа шүү дээ. Тэр голын энд чинь шүү дээ. Нэргүй Яалтах байхгүй бол нэг тайр нэг явсан уу? алдахгүй болоо. Нэг жиахи нэг юугаар явсан тий? А тийм үнэхээр хүн алдахгүй тэр хоёроо. Гизүү наа. Чи ингэж байхгүй. Уул нь анхнаас ингэ ярьсан юм дээр. Гизүү. Уг гурван нэрээ бичиж гэж бодсохгүй. Гурван авиг. Баажи гизүү энэ баажи яах ингэ. Тэгэхээр гизүү гэдэг юм чи бүтгэж байгаа баажи энэ тал бодчихгүй юу? За Ах залуулт юм байна. Нэрээ байхгүй. Та мааш үзег юм уу? Өмсөхгүй шүү дээ. надаас айгаа байна. Гинцүү дүү мааш өмсөх шаардлага. Гизүү мааш өмс. Гизээрээ шивч. Нэг гизгүй өмнө мааш үзэхээр бас сониор гэж бас. Тэг би ч жоохон гизтэй л дээ. Тэгээ тайны зургийг харсан бас. Бас хөрхөн байгаа Ер нь бол тийм тий зогчлээ шүү. бас нэг ирээд нэг 6 сар битэд ийцсэн юм шиг те. Байвал. Ирээд нэг 6 сар чи өстөнөр бас дураар ш. За лавада цаашдын юунд өндөр амжилт хүсье. Тэгээд том цолондоо заавал хүрээрээ. Тэгээд том цолондоо хүрсэн хүн чинь битээр дахиад Японоор ирнэ. За тий. Тусгаар дугаар гэж хийе. Чи яг Якузуно болонгууд яг нөгөө яг хэлээр яг за болчлоо шүү хаа гэж. Тэгэхээр чи нэг дайлаар мурдыг хаадаг те. Хизээд бол бэлдэн багхгүй бид. Тий. Тайлар мурж мурдч тайдаг. За. Бажалтын энэ дугаар хүрээд өндөрлж, дараагийн дугаарыг уулзлаа баяр та.